За ингээд энэхүү тэмцээнд нийт 51 тамирчин бүртгүүлсэн байна. За дурдах юм бол одоо Өмнө Говь аймаг, Дунд Говь аймаг, Хөвсгөл, Булган, Сэлэнг, Дархан, Орхон гэсэн аймагуудаас тамирчид бүрдсэн ирж оролцож байна. За ингээд энэ удаагийн тэмцээний нээлтийн ажиллагааг нээж Орхон аймгийн засаг дарга Батлууд үгэлнэ. За өнөөдрийн энэхүү Бабу мөргөн хэмээх Улсын аваргын буудлын тэмцээнд хүрэлцэн гэсэн тамирчид та бүхэндээ энэ өдрийн мэндийг өргөн төвшүүлье. Орхон аймгийн засаг даргын таван газар Монгол Цэргийн нэгдсэн холбоотой хамтран зохион байгуулж байгаа цогц арга хэмжээний нэг болох энэхүү одоо буудлын улсын аварга шалруулах Бабу мөргөн гэдэг тэмцээн маань жил хүн хүмүүсд зохион байгуулагддаг. Бас энэ чиглэлийн сонирхогч тамирчдын өсөн мэдээсэн тэмцээн болсон одоо өнөөдрийн энэ оролцооны байдлаас гэсэн одоо өргөн сайхан харагдаж байна гэж би бодож байна. 8 аймгийн 51 тамирч оролцож байна. Одоо буудлын спортоор хичээдэг хүн за буудлын спортыг сонирхдаг, буудлын спортын чиглэлийн тоног төхөөрөмж дээлдэг аж ахуйн нэгж бүхэн одоо манай энэхүү Бабу мөргөн гэдэг тэмцээний бичлэгүүдийг бас гаргаж олон сурталч чаддаг. Тэр бүх зүйл нь одоо бас бид бүхэнд ил тод байдаг учраас бид хүн энэ чиглэлийн спортыг одоо дэмждэг хүмүүс маань энэ тал дээр манай тэмцээнийг бас хүсэн хүлээдэг тэмцээн болсон юм байна гэдгийг том илэрхийлэл би бас бодож харж байгаа. За ингээд өнөөдрийн энэхүү буудлын тэмцээнд оролцож байгаа тамирчид та бүхэндээ онооч мэрэгэн байгууллагаа гэдэг өрөөлөг өргөе. Тэмцээний үйл ажиллагаанд амжилт хүсье. Өнөөдрийн энэхүү үйл ажиллагаа нээсэн мэдэгтэй. Баярлалаа та бүхэндээ. За нийт тамирч өнөөдрийн мэндийг хүргэе. За Орхон аймгийн анчтын холбоо одоо ингээд 5 дахь жилдээ энэхүү тэмцээнийг бол зохион байгуулж байгаа. За 3 жилийн өмнөөс бол Орхон аймгийн засаг даргын нэрмжит олон явагдаж байгаа. Ер нь бол жил ирэх тутам манай тэмцээний цар хүрээ бол нэмэгдэж байгаа. Өнгөрсөн жил бол нийтдээ бол 5 аймаг оролцсон бол энэ жил 8. Ингээд нэмэгдээд ер нь бол манай тэмцээнийг бол оролцох сонирхолтой баг тамирчид бол жил ирэх тутам бол нэмэгдэж байгааг та бүхэн өнөөдөр харж байна. За түүнчлэн энэ манай энэ тэмцээнд бол Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг энэ ангийн спортын төрлийн компаниуд бол маш идэвхтэй хамтран зохион байгуулдаг байгаа. За ингээд өнөөдөр энэ тэмцээнд хүрэлцэн ирсэн нийт тамирчид та бүхэндээ амжилт хүсье. Та бүхний буудалд мэрэгэн байх болтугай. Та бүхэндээ бас дахин баяр хүргье. За ингээд энэхүү тэмцээнийг ивент итгэхэд одоо гүн тусцаа үзүүлж байгаа Орхон аймгийн засаг дарга болон Эрдэнэ булганы цахилгаан түгээг сүлжээ, Эрдэнэ тус түгээг сүлжээ компани, мөн дулааны цахилгаан станц гэсэн төрөмч туцаад компаниуд энэхүү тэмцээн дээр бас дэмжиж тусалж оролцож байгаамаа. Ингээд мөн зэвсэг түвшний 186 дугаар анги бол бидэнд одоо байн хамтарч ажилладаг. Тэгээд нийт буудагчдын өмнөөс одоо энэхүү ивент итгэгч хамтран зохион байгуулж байгаа усуудаа баяр хүргээд бүгдээр арга тушаа. Тэмцээнийхээ үйл ажиллагаанд орно. Ингээд тэмцээн маань одоо хойдлын талбай дээр явагдана. За тэмцээний талбай дээр одоо буудлын аюулгүй ажлын зааварчилгааг тусна өгнө. Ингээд тэмцээнийхээ талбай руу орцгоо. Цагаан зурааснаас дотгошоо авах юм бол буудагчаас 10 оноо хасна. Тэрийг шүүгч энэ улаан тугаар өргөнө. Энэ дээр хүн болгон анзаараа аюулгүй талдаа маш чухал. 2 номерын гадын шугам дээр ирээд 2 номерын байраа хэвтэйгээс энийг бодоод нэг онох юм бол дараагийн дасгал руу шилжиж онохгүй тохиолдолд дахиад 2 буудах хэрэгтэй. За энэ байнаас мөн ялгаагүй тууга түрүүний хийсэн байр дээр авч хүүж ирээд 3 номерын гадын зэг дээрээс тэр хойно орж байгаа 3 номерын байраа суугаа гар дээрээс муудна. За дараагийн 4 дахь дасгал шат гэж байгаа. Шат руу хүүж очиод 250 метрт байрлах тэр далангийн наадтай байгаа 4 номерын байраа 3 удаа муудна. Шатан дээрээс тэр босоогоос
эхний дээр өндөр тавир дээрээс буудна. Эхний тавир дээрээс буудсныхаа дараа мөн ялгаагүй тухайн байр руугаа 2 дахь тавир, хамгийн сүүлд дээр 3 дахь тавир гэх ингээ 3 байр руу заавал 3 буудах юм байна. За буудсныхаа дараа дээр хэлбэртэй тэр 5 номерын дасгал дээр бууж очоод 350 м-т байр дахь тэр байр руу буудна. За хамгийн сүүлийн дасгал 6 номерын дасгал дээр 6 номерын дасгал дээр буудагч 400 м-т байр дахь тэр гонг руу бадна. Хамгийн сүүлийн буу гонгны дуугаар цаг зогсноо. За тэмцээнд Улаанбаатар хотоос ирж оролцож байгаа тамирчин Амарбат эхний дасгалыг үүсгэх гэж байна. За эхний дасгал 150 м-т байрлахын хөдөлгөөн тавцан дээрээс за амжилттай онлоо. Буудлага явуулж байна. За тэмцээний өглөө бол нэгэн салхитай байсан. Тэмцээн одоо 12 цагаас эхэлсэн байгаа. Энэ өдөр бол өдөөс өмнө бол нэгэн салхитай байсан. Эхний буудагч нар бол нэгэн салхитай нөхцөлд бас буудлага хийсэн ба. За энэ хажуу ихтэйгээс чинь 150 м. 150 м-т байгаа байрлал руу хажуу ихтэйгээс. За хоёр дахь сумаар амжилттай буудлага. Энэ тэмцээнд оролцож байгаа хамгийн эхний тамирчин Улаанбаатар хот манай цагдаагийн тусгай хүчинд албаадаг Амрат гэж бодогч байгаа. Өргөдөгч маань полиц цагуур 700 полиц 308 маркын судалгаагаар дасгалаа гүйцэтгэлээ. За дөрөвдүгээр дасгал одоо шатлал гэж байгаа. За хагас суугаа ориллоос одоо дасгалыг гүйцэтгэж байна. За онлоо 7 цаг дээр 8 цаг дээр онж байгаа харагдана. За энэ бол нийтэн бас эвгүй байрлал байгаа. Бүгний одоо биеийн үнд таарахад. За амжилттай дасгалаа гүйцэтгэлээ. Амрат буудагч маань бол нэг номерын суглаас уулсан гэхэд тэмцээний салхийг хагалж маш богино хугацаанд маш амжилттай буудсан. Бодогч байгаа ер нь бол өөрөө бол солгоо бодолттой. За 3 минут 57 секунд 5 дойлд энэ дасгалтуудаа дуусгасан байгаа. За 400 м. 400 м ихний сум бол өөр тусч байна. Энэ бол 2 дахь сум. За 3 дахь сум байгаа. За сүүлээр онж. За ингээд 6 дахь дасгалыг гүйцэтгээд 3 минут 57 секунд 4 минут 26 секунд 27 дойл юм биш үү? За дараагийн тамирчин байрлал буудахаар байрлалаа эзэлсэн байна. Амрат буудагч маань 150 он авсан. Хоёр дахь эхний буудагч энэ одоо энэ бол нэлээд бас хэцүү л да. Яг ингээд 150 м-т байгаа тэр жижигхэн гонгор одоо байраа бодоход бол энэ дээрээс сэлэлзээ дуранд орж ирэхэд айгүй төвөгтэй байдаг. Энэ тавцсан маань өөрөө за энэ одыг сануулга авч байна. За бууны ам бол одоо энэ урд байгаа тэр цагаан зурааснаас дотгошоо бол орж болохгүй. За шүүгч бол туг үргэж одоо энэ дээр бол оноогоор торгож байна. Торгуул бол 10 онооны торгуул байгаа. Нийт тавсан үндсэн онооноос одоо цуглуулсан нийт онооноос 10 оноо хасагдана гэсэн хасж байгаа. За энэ хажуу гар дээрээс бол ер нь хүн бол нэлийн буудлага алдж байгаа. Энэ бол нэлийн урд өмнө манайхан одоо ер нь хийж байгаагүй дасгал. За галан шугам одоо тэр байрлуулсан 2 модны завсраас суугаар 200 м-ийн зайд байрлах 20 см-ийн гонг лөө. Тэ. 20 гонгийг бодож байгаа. Энэ дасгалыг найдсан шүү. Буугаа тэсэн. За энэ тамирчин маань энэ дээрээс өөрийнхөө саналаар одоо энийг бодохгүй гэсэн саналаа шүүгчд хэлээд дасгалаа нойлуулж байгаа. Мөн одоо Улаанбаатар хотоос ирж оролцож байгаа тамирчин. За одоо доотлын шатнаас бас өвчин бодолт. За өрмөс байрлалаар бодож байна. За
Энэ бууны гол төмрийг тавир маягаар ингэж яг гол төмөр дээр тавих чинь ер нь буудалтанд маш их алдаа өгдөг ба. Ер нь хойшлоо буудагчд бол энийг анхааруул их зүгээр юм аа да. Тэ энэ бол одоо бууд гол төмрөөс сум гарахад одоо дэрэгдэг. Нэлээд бас цэцэд нөлөөлдөг юм хөө бодлого. За энэ 350 м-ийн зайд байрлах 30 см-ийн гонгийг буудах дасгалыг гүйцэтгэж Дээвэр гэсэн юм дасгал байгаа. Энэ бол налууд давцсан дээвэр дээрээс заав ингээ хоёр дахь удаага 20 онооны торгол хэлээ. За энэ буудагч маань нэлээд хоёр хорволжлаа. байдалтай дасгалыг хийж байна. Яг бол хугацаа явж байгаа гэдгийг бас энэ юм маань бас ер нь буудагч тэмцээнүүд манаар анзаар за хугацаа дууссан байна. Ингээд 6 дахь дасгалаа гүйцэтгэж чадлагүй хугацаагаа дуусгаад оноогоо 20 оноогоор нойлуулсан байна. За дараагийн оролцогч гарч ирж байраа эслээд дуудаж байна. 150 м-т байрлах. Баяр. Одоо үзэгчд маань одоо ажиглах хэрэгтэй. Энэ 500 дэрвтэд бууддаг үйлдэхэд яг бууны тэр тийрэлт дэс үүссэн хөдөлгөөнөөр яг ингэж тогтсон хөдөлж байгаа учраас энэ бас хэцүү хугацаа их алддаг юм дасгал байгаа. Тэ энэ дээр бол ягаад гэх юм яг банд амж одоо шагаар байнанд бол бас орж гарах айгүй хэцүү л дээ энэ дасгал өөрөө. За энэ дасгалын хамгийн өндөр оноотой энэ 40 оноо тэмцээний хамгийн өндөр оноотой дасгал. За энэ 40 онооны баг ихний сумаар одоо амжилттай сайн бодож онлоо. За Борис Иллюминатор маркийн дуран байна. Одоо өөрөө зайгаа хэмжээд уналтаа тооцоолоо гаргаад ирдэг юм. За буу нь ЗКК 600 гэдэг дээр үеийн Чехийн 70 оны үеийн буу ах шиг байна. Одоо 764-38 альтик калибрууд байдаг тийм. За бас нэлээд амжилттай сайн бодож байна. 50 бодлого үзүүлж байна. суугаар дээрс бол их амжилттай 30 онооны баг сая. Тийм. За шатлал ихний ярил. За дот. зайн Одоо дундх хагасуугаа яриллаас бодох хэрэгтэй байна. Цай 250 м. За замгад доторой. За тавтаас 350 м. за энэ Улаанбаатароос ирсэн Монголын практик бодлогын холбооны ерөнхийлөгч Наранбаатар бас манай тэмцээнийг зорж ирж оролцсон байгаа. Тэгээд өөрийн хүсэлтээр бас талбай шүүгч хэсэг хугацаанд хийсэн бас бидний ажилд тусалцаа дэмжлэг үзүүлсэн. За энэ дамжчин бол жоохон годрууж урдж байна. За 10 секундэд 6 дугаар дасгал арай амжихгүй дээ. Одоо яг баярлалаа. Эслээд шагавраа хийж яхад л хугацаа дуусах байхаа. За дуслаа. Үзэгчдэд бол анхааруулж хэлэхэд бол монтаж хийхэд бол зарим нэг юм илүү сул явалт хөдөлгөөнийг хасаж хийсэн байгаа. Яг тэр хүчлэн ийх юм бол бас маш их хугацаа шаардах учраас. За Улаанбаатар хотоос ирж оролцож байгаа амар төвшин байрлал бодохоор байрлал эзэлсэн байна. Баян зүрх дүүргийн засаг дарга намын газарт ажилладаг. За эхний бодлого амжилттай боллоо. За энэ бол оноо цуглуулах дасгал. Заавал энэ 150 м тухайн байр 3 удаа буудна. Энэ дээр ингээд одоо 15 онооны дасгал байгаа. Эндээс нэг он бол 5, 2 он бол 10, 3 онжиж 15 гэдэг авна. За амар төвшин маань энэ дээрээс эхний сумаараа оноод, хоёр дахь сумаа алдчих 10 оноо алдсан. Энэ одоо яг хэвтэй хажуугийн байрлалаас боо бол яг их цажууд шаарсан байрлалтай бол илүү үр дүнтэй байгаа даа. Одоо ингээд амар төвшин гарахад бол яг ихц биш. Учираас нөгөө нэг тусгалын юу өөрчлөлтүүдэд байгаа юм л да. За гал дээрээс амжилттай бодлоо. Их зөв байрлалаар буудлаа сая. Сүүлийн үед одоо манай буудагч нар яг энэ суугаа гар дээрээс бол энэ хажуугаас харсан өвдгөн дээрээс өвдөх тохион илүүж ин буудаж байгаа энэ дасгал юм лээ. Амжилттай буудаад байгаа харагдаж байгаа. За шатлал дээрээс үрж ирээ бодлого үлдэж байна. Амар төвшин бол ер нь тэмцээн уралдаанд идэвхтэй болдог. Ер нь алдахгүй манай Эрдэнэтийн тэмцээнийг бол ерөөсөө сүүлийн 3 жил өнөө 4 жил дараалж ирж оролцож байгаа. Буудлын спорт нэлээд одоо сонирхолтой хоббитой салхи орчих шиг болоо тэр дарцаг ийсэж байгаа байдлыг харахад бол нэлээд эсэлхтэй.
9 цагаар гараад засвараа хийгээл одоо сайн амжилттай. За амжилттай бодож дасгалыг гүйцэтгэх. За одоо хамгийн холын дасгал. За 6 дугаар дасгал буюу 400 м-т байрлах. 400 м. Бас 30 см-ийн гонгийг 3 удаа бодох хэрэгтэйгээр Нөгөө нэг удаа онцлог бол дасгалыг гүйцэтгсэн тооцож байгаа. Хоёр дахь бодлого. За сүүлийн бодлолт амжилттай болж. За 5 минут 13 секунд Олж чадлаа. амар төвшин дасглаа. Гүйцэтгэлээ. 4 За амар төвшин маань энэ удаагийн дасгалд нийт 105 оноо цуглуулсан байгаа. 165 онооноос. дасгал 150 м. За нэлээ хямуур одоо тавцан дээр гарч ивдэж байна. За энэ хүн тамирчин бас Улаанбаатар хотоос ирж оролцож байгаа тамирчин байна. За 150 м-ийн дасгалыг сүүлийн сумаар онж 5 оноо өртөө авлаа. Гурав нэг чааш нь За шүүгчүүд одоо галын шүүгчүүдийг хажууд нь аюулгүй ажиллагааны зааварчилгаа мөн одоо шаардлага тавиад ингээ ажиллаж байгаа. Манай одоо харьцангуй бас одоо энэ тэмцээн уралдаан дээр бол сүүлийн оролцож байгаа тамирчдын бууны өнцөг аюулгүй ажиллагаа тал дээр бол бас нэлээд ахиц гарсан байгаа. Энэ нь бол одоо олон удаагийн энэ тэмцээн уралдаанд Оросны одоо болж байгаагийн бас давуу тал нь энэ гац үсгтэй зөв аюулгүй харьцах. Энэ дээр бол манай тамирчид одоо буудагч нар бол нэлээд сайжирсан гэж одоо би хувийн зүгээс дүгнээд байгаа. Аюулгүй байдлыг ер нь номер нэгтэл тавихгүй бол галт зэвсэг гэдэг маань одоо өөрөө маш аюултай зүйл учраас Эргээд одоо уучлаарай гэдэг хүн бол байхгүй шүү дээ. эрсдлийг маш сайн тооцож эрсдлээс айлуулах байна амжилттай боллоо бодлого. Суугаа ориллоос дасгалыг гүйцэтгэж онж байна. нийгмийн бүрдэх боломж байна. Ерөнхийдөө бол сүүлийн жилүүдэд тэмцээн уралдаан их зохиогч тэгээд тэр утгаараа буудагчд маань бас аюулгүй ажиллагаа одоо бооны өнцөг Нэг цагаар бичсэн. өөр бас ус одоо хориотой зүйлүүдийг их сайн мэддэг болсон байгаа. Долоод дээр. Ажиглаад байхад ер нь За замгууд их дээр. ахиц гарч байгаа л да. За. Хэвтэгээс 400 м. Энэ уул нь одоо ингээд ерөнхийн хугацаатай тэмцээнд бол манайхан бас энэ хурд бас энийг бол ерөөсөө огт ингэж шинэггүй хайж болохгүй юм байна. Ямар нэгэн байдлаар одоо буудагч нар хоорондоо оноо тэнцэн тохиолдолд бол тэр хугацааг бол харгалзаж үзээд аль богино хугацаатай нь бол өмнө нь одоо байрын нийцлэх төрүүлэх юм бодолтой учраас манайхны хугацаан дээр бол бас дараа дараагийн тэмцээн дээр анхаарах хэрэгтэй байна. Ер нь бол тийм бай. Ноёдлон Добомиргийн 18 дээр бол 5 минутын хугацаатай энэ жил бол бас хүмүүс зарим хүмүүсийн саналаар ч юм уу бид нар дүгнэлт хийсний үндсэн дээр 1 минут сунгаж одоо 6 минут болсон байна. Тэгсэн. Тэр утгаараас хүмүүс бас харьцангуй тайван яваад энэ өгсөн тийм бодол бас төрсөн шүү надад. За Орхон аймгаас оролцож байгаа тамирчин миний би ганц зэрэг байна. За дасгалыг одоо эхний сумаараа алдаад хоёр дахь сумаараа 150 м-ийн баг 2 3 дахь сумаараа ингэж За замгууд дараа. оноод дараагийнхаа дасгалыг гүйцэтгэхээр байрлал сэргүүж байна. За оролцож байгаа Варминд 223 байгаа. За 150 м-ийн хажуу хэвтээгийн бодлого энэ 40 онооны бодлого Хамгийн өндөр оноотой дасгал байна. За одоо эхний сумбас алдаж байна. За энэ бол одоо бас нэлийн хүндэлт дасгалтай ер нь өмнө нь бас бэлтгэл сургалт хийсэн ч гэсэн яг энэ тэмцээн дээр бол яг тоочны яг юу бол байнганда дурынхаа хэрэгсийг барьж чадахгүй байна. Өөрийн зүгээс алдаа гаргаж явах жишээтэй. Ер нь тамирчид тэмцээн уралдаанд оролцохоос өмнө бэлтгэл сургалт хийхэд бол тайван байдаг болоод тэр юм уу тэмцээнд оролцож байгаатай харьцуулах юм бол ер нь эрс өөрлөл юм шиг байна л да. Яг миний хувьд бол яг тэгж л бодоод байгаа юм. Бас тийм тал байгаа л да. Ер нь яг энэ олон хүн цуглараад яг тэмцээн уралдаанд орохоор юм бол бас бие барих. Ер нь ямар ч одоо хүн болоо тиймэрхүү сандрал бол үүсдэг. За шатны байрал дээрээс эхнийхээ амжилттай боллоо. За тасан банда туслаа. Хасаа. За хаан зэрэг бол ерөнхийдөө бол 2 дугаар засгалыг оноогүй л Хоёр дахь дасгалыг оноогүй бусдын нь Бусдын бол бүгдийг нь унсан байна. эхний нэгдүгээр дасгалын тэр зав дээрээс эхний сумаа алдсан байна. Тийм билээ. За одоо энэ
2 дахь бодлого. За. За 3 дахь сумаар амжилттай оночлоо. болж байна. За 6 дахь дасгал 400 м бай. За эхний сумаар байгаа онлоо. Тамга дотор. За дараагийн тамирчин буутахаар байрлалаа зэлж байна. За мөн одоо Улаанбаатар хотоос ирж оролцож байгаа тамирчин бахаа гэж бодож байна. За эхний сум. Энэ оноо цуглуулах дасгалыг яагаад заавал 3 буудах юм бэ гэхээр энэ тавцан дээрээс өөрөө эхний буудлага явуулсны дараа дараагийн буудлага ихэд бол энэ бууны доргоноос үүсээд энэ тавцан нэлээд савладаг. Ерөөс үйл ялэг жижигхэн хөдөлгөөнөөс болоо савладаг. Энэ савлагаан дунд л одоо буудагчийг бол ур чадварын шаардсан энэ буудлагын тэмцээнийг нэгдүгээр хоёрдугаар тухайн тамирчин маань хугацаанд амжихын тулд хугацаанд амжихын тулд одоо чадвараа одоо бүр үүсэд гаргах боломжтой нэг дасгаланд ирэлттэй юм. Яг зарим будагчд бол хөдөлгөөн зогсохыг бас хүлээгээд хугацаа их алдаад яа. тэгж байгаа. За замга дотор. За 3 дахь сумаараа. Энэ ерөн дасгалууд дээр бол боломж олгож байгаа. Эхний сумаар онохгүй тохиолдолд дахиад 2 буудах одоо энэ ирэх өгж байгаа. Тэгээд одоо энэ 2 шансаараа одоо буудагч Доотлохоос нь байгаа онох боломжийг олгож байгаа маа. За 2 дахь сум алдлаа. Эхний сумаараа сая тамирчин 1 цагийн харалтаа онлоо байна. За мөн 3 дахь сум алдлаа. За Эрмэгтэн 783 маркийн буу харагдаж байна. за цаг дуус. За цаг дуусаад тэмцээний өндөрлж байна. За манай Орхон аймгаас ирж оролцож байгаа тамирчин Даваажав. ТКТ3 Вармитха тийм ээ. 308 маркийн буу. ТКТ3X Вармит 308 гэлээ. Дуран бол одоо манай галаа дам оруулж ирж зардаг, одоо борлуулалт хийдэг. Одоо Discovery Одоо сүүлийн үед бол Монголд хийт болоод байгаа л. За энэ 450 ичтэй гэдэг дуран байна. 3 дахь сумаар онцсон уу сая? За зэн дээр ч одоо эхний нэгийг алдаад 2 дахь 3 дахь авсан байх шүү. Энэ Muscle break бол бас ингэж яг энэ хөвтэй дасгал хийхэд одоо Хаялга нь бол нэлээд газар руу шороо хийсч нүд мөд рүү орох тиймэрхүү тохиолдол бас буудагчдад яг энэ тэмцээн дээр бол их ажиглагдсан шүү. Muscle break-ийн бас нэг давуу тал юм уу сөрөг тал гэх юм нэг тиймэрхүү нэгдүгээр байрлал нь хажууд шавж сумаар онлоо. За дараагийн 4 дахь дасгал шатлал. За шатлал дээр ирээд баярлалаа хэлээд дурангийнхаа тохироог тааруулаад буудлага үлдлээ. Нэгний сум алдлаа. За 2 дахь сум одоо хагас суугаа ойрлолоос. одоо дандаа л 3 цаг хугацаа 3 дахь сум. За ингээ 3 цагаар гэдэг салхи нэлээд лавхан өгсөн байгаа харагдана. Салхи нь бол одоо өөрийнхөө баруун гартлаас зүүн чиглэлээ зүүн гартал руу чиглэсэн салхитай байна. Сум бол 3 цаг руу тусч байна. Тэгэхээр салхиныхаа хуваарийг бол илүү лавхан хийдсэн байгаа. Ийм юм зарагдаж байна. За энэ бол 7 цагаар гарч. Уг нь бол нэлээд тэмцээнд одоо нэлээд сайн бэлдсэн тамирчин байгаа. Тэгээд одоо яг энэ тэмцээний өдөр одоо жоохон сандралд автаад ийм зүйл одоо анзаарагдаад байгаа. Одоо буудлага спорт бол ерөнхийдөө бие эрүүлмэнд одоо сэтгэл зүй гэдэг чинь их маш чухал юм шиг байна. Тэгэлгүй яг одоо сэтгэл зүй бэлтгэл. Яг тэмцээнд орохдоо бол маш сайн сэтгэл зүйтэй л орох хэрэгтэй байна. Сандралгүй, айдасгүй. Сандрал, айдас Тэвдэхгүй л одоо буудвал амжилт гарах боломжтой. За маш боломжтой хөвтөж байна. Давцангаа хөдлөхгүй хичээж
гарч байгаа бодогч байна. За ингээд буудлага явуулсны дараа тавцсан болоо гэж савж хөдөлж байгааг та нар анзаарч байгаа бах. За 3 Энэ савлгаан донд одоо дахиж дараагийн буудлага хийх бас нэлээд чанга. За замгаас гараа. Хөрөлтөө энэ аль нэгдүгээр дасгал. За хоёр дахь дасгал 150 м. За практик бодлогын холбооны тамирчин бас манай дээр шүүгч хийж байгаа. Манай энэ удаагийн Добомрыг 19 тэмцээн дээр. За тэгээд энэ удаагийн тэмцээнийг бас зохион байгуулахад Энэ дасгалыг одоо тусалцаа дэмжлэг үзүүлсэн Орхон аймгийн засаг дарга Батлууд. За мөн одоо халуун төгөл компани тийм ээ. За Эрдэнэ тулганы цэглэгаан төгөөсөж дулааны цэглэгаан станц ихэд байгууллагуудтай бол баярсан талархснаа энэ машинд бас хэлэх хэрэгтэй байх. Энэ дэмжлэг үзүүлсээр бол тэмцээнийг зохион байгуулахад бол дан гац буудлын холбоо бол санхүүжүүлж одоо энэ тэмцээний зохион байгуулахад бол за бууны хаан чашин. хүндрэлтэй. Тийм. Мөн одоо сэтгэл зүрхээрээ бас оролцож байгаа манай энэ тэмцээн зохион байгуулахад оролцсон манай холбооны залуучууд одоо дүүнэртэй бас баярсан талархснаас энэ дашамтай хэлэх хэрэгтэй байх тийм ээ. Тийм тэгэлгүй. Бид бүхний бүгдийн хамтын хөдөлмөр үр дүн дээр л одоо энэ тэмцээний зохион байгуулж байгаа. Тэмцээн зохион байгуулалт өөрөө одоо бас цаг хугацаа, мөнгө өөрөг одоо бүх зүйл сэтгэл шаардсан ийм одоо нарийн зүйл байдаг. За Улаанбаатар хотоос оролцож байгаа тамирчин, практик бодлогын холбооны тамирчин даваа сүрэн гэж залуу хагас автомат 223 R15 маркийн буугаар оролцож байна. За эхний замаараа 5 оноо авлаа. Би одоо ийм хугацаатай одоо лимит минуттай ийм тэмцээнд бол хагас автоматын боо ер нь бас давуу талтай болоо гэж хараад байгаа. Замыг татах ч юм одоо болт акшн бол нэг бууцал замгаа татах хөдөлгөөн байрлалцалгад бас хугацаа явна. Тэгээ хагас автоматын яг давуу талч бий, сул талч бий бас. Яагаад гэхээр зэрэг яг хагас автомат бол холоос 200-300 м-ээс цааших зайны байнууд бол холын байгаад бас жоохон хэцүү. Яг нөгөө болт акшн буушгээ бас их тийм цэцэн байх уу юу гэдэг бас яг одоогийн манай хэрэгжилж байгаа буунуудын хувьд бол бас алдаа дутагдaltaй тал байгаа. Бас хайрцсан байх тийм үү? Тий. Тэгэхээр ер нь би энийгээ бас нөхөд ингээд явчихдаг юм болов гэсэн ойлголттой. Саваагаар тэр самчлалтай. Энэ бас холбооны буудлын тамирчин хүн бол бас яг энэ хурд хийж байгаа байдлыг бас анзаарж байгаа, зүсгтэй харьцаж байгаа аюулгүй байдал тэр дараагийн буудлагыг агшин тэр 7-3 өдөр одоо бол яг гохны одоо аюулгүй ажиллагааг зөв хангаж босоо гоцоолгож байгаа эднэр бол тэр одоо дэрийг харж баруун гарын 7-3 бол гохон дээрээс ямагт одоо хөндөй байх. Ийм одоо штампыг бол бүр ясмаханда тулд суудсан байгаа. Эднэр одоо маш олон удаагийн буудлаа гэж гац үсгтэй аюулгүй арчдаг Монголын практик буудлага бол гац үсгтэй дөрмийн даваа аюулгүй байдал хангасан. Аюулгүй байдлыг бол дээд зэрэг хангасан. Ер нь энэ практик буудлын холбооны түүхэнд энэ тэмцээний юунд бол гац үсэг алдж исэн түүх гэж ер нь сум алдж исэн, самсргүй байдлаар сум алдж исэн тохиолдол гэж ер нь байдгүй гэж би сонсч байсан. Энэ ч гэсэн одоо энэ тухайн буудлагын ер нь зэрэг өндөр сургалт тийм ээ дүрм журм одоо эндээ бол чанга байдаг нь бол анзаарч. За тэр шүүгчд бол одоо галц үсгийг одоо шалгуулж байгаа тэр замгийг татаж ингэж. За дараагийн бодогч эхний сумаар л буудлагаар л онж багш байна. За энэ дээр одоо тэр төмөр байваа гонгийг дүүжсэн тэр галын шаланг бол одоо нэлээд одоо тэмцээний хувцсыг тасарж байгаа. Энэ бол одоо нөгөө сум үсээд сумны одоо цохилтоос үүссэн сумны хэлтэрхийнүүд хийн даралтууд одоо энийг ингэж таслаад тэмцээнд хүндрэл очруулдаг. Буугаар дээрээс 3 удаа буудлыг тэгээд нэг удаа онцлог дадар гүйцэтгэж болсон. Сайхны буудлыг болсон. Ер нь одоо ингээ хараад байхад манай энэ оролцож байгаа тамирчдын буу дуран хэрэгсэл бол ер нь нэлийн жил ирэх тусам чангараад аюу сайжраад байна тийм ээ. Энэ нь бол одоо энэ тэмцээнд оролцож байгаа тамирчдын барьж байгаа буу зэвсгэл тоноглолоос одоо харахад бол анзаарэгдэж байгаа. Нөгөө талаар бол бас юм буудлын спорт сонирхогчдын тоо бас энэхүү тэмцээнд оролцогчдын тоос
нэ урд унах хөнгөлчлүүдэд бол сарцсангоо нэмэгдэж байгаа. Бас цаашаалтай л да. Тэ одоо шинээр орж ирж байгаа залуучууд их байна. Одоо буудлагаар одоо энэ хөө нэвтрүүлэг янз бүрийн бичлэг буудлагын тэмцээн уралдаануудыг үзэх сонирхсан улсууд бол одоо дараа жилийн тэмцээнд орноо. Буу зэвсэгтэй болмоор байна гэсэн иймэрхүү одоо санал их тавьж зөвлөгөө заавар хүмүүсээс авж байгаа харагддаг. Ер нь одоо манайхан одоо ер нь Монголд бол одоо энэ буудлагын спорт ялангуяа энэ галт бол ангийн буугаар одоо хөгжүүлэх нь бол биднэрт бол тал их ашигтай л да энэ. Одоо ангантан хавардж байгаа энэ цагт бол хүмүүсийн сонирхлыг бол одоо буу зэвсэг рүү хандуулж спорт тал руу ингэж хандуул хөгжүүлэх нь бол их зүйтэй мэт санагддаг. Найрын суулаа сурсан буудалч Наранбаатар Улаанбаатар хотоос оролцож Одоо бүр болохгүй бол одоо бооцол буудлага хийхүү гээл. За практик бодлого бол нэр хэлэгч Наранбаатар Улаанбаатараас ирж оролцож байгаа. За явдалч тамирчин хүн одоо энэ тэмцээнд бол одоо хурдыг бол нэлээ маш сайн үзүүлсэн. За гэвч одоо яг зэвсэгтэй холбоотой техник юу гарсан уу энэ тэмцээн дээр бол төдийлөн сайн амжилттай буудлага үзүүлээгүй боловч одоо энэ галц зэвсгийг тээвэрлэж өгөх энэ бай хооронд гүөхт одоо энэ галын цэг хооронд гүөхд одоо яаж хурдыг хийж байгааг бас Наранбаатар харуулж байгаа энэ явдалд бол хамгийн хурд талархаж байгаа. Таслуудыг гүйцэтгэсэн бодогчаар халгарсан шүү дээ бас. Добомэргийн 2018 тэмцээнд бас маш урдтай одоо тасглаа гүйцэтгэсэн. Энэ жилийн тэмцээнд ч гэсэн бас тэрнээс барагч илүү шахуу хурд үзүүлж ирснийг бол үзэгчд болоод оролцогчд бас 6 дасгалыг нийт одоо минут 57 секундэд тийм маш богино гүйцэтгсэн байгаа. Харамсалтай нь одоо бууны одоо дуран хөдлөх гэж бас бид нар бас ярьдаг л да. Нэг тиймэрхүү одоо техникийн садлах юм уу одоо өөр үгэлбэл одоо буунд бол дуран хөдлөх өөр юу гэдэг. Тиймэрхүү байдлаас болоод бас дасгалууд бас амжилттай буудаж чадаагүй, гүйцэтгэж чадаагүй. Тэрнээс бол хурд бол маш өндөр байсан л да. дээр буюу намын хэлбэрийн тавсан дээрээс 350 м-т бол 30 см гонгор буудна. 3 удаа буудах хэрэгтэй. За тавдугаар заслыг бол сайн гүйцэтгсэн байна. За одоо 400 м. За тэр өөр наам энэ одоо ерөнхийдөө бас энэ 400 м-т энэ коллиматор хараагаар удаж байгаа учраас бас дутагдaltaй л да ямар таталт байхгүй. Цэвэр одоо мэдрэмжээр л буудах юм л юу болж байгаа. За гацсгийг шалгаж аюул болголоо. Дэлгэр хангаа. За цаг явж эхэллээ. Эхний дасгал. За Улаанбаатар хотоос ирж оролцож байгаа тамирчин одоо анчин гэдэг аяллаа хувцас сэргийлэл зардаг дэлгүүрийн Давка гэдэг залуу. За эхний бодлого. Сауэр маркийн боо. за энэ нэгдүгээр засгалын 15 см гонгийг бол нөгөө оноо цуглуулах зарчмаар буудагчд маань одоо заавал 3 удаа бууддаг учраас энэ гонгийг тогтоосон юм одоо ингэ бүр За ингээд тасарснаасаа эргүүлээд үргэлжлүүлээ буудаж байгаа одоо. тэмцээний дундуур бас иймэрхүү юм гарна. Ийм тохиолдолд бол цагийг шууд зогсооод засвар хэлсний дараа одоо цагаа үргэлжлүүлж ингэж бодлогыг хийж авсан байгаа. За буудагч 2 дугаар дасгал руу шилжсэн. 2 онцон. За энэ буудагч Давка маань бол Улаанбаатар хот одоо Galaxy Tower-т одоо ангийн болоод аялал зугаалгын үйл зууны одоо хувцас хэрэгсэл зарж борлуулдаг бодлолдог ийм залуу байгаа. 7 мм-ийн хөрөнгөтөн сумтай боо байгаа. Боон. Сауэр тий. За эхний бодлого. Герман боо байгаа. За дээрс За бас жоохон твдэд байгаа харагдчих. Тийм анзаарагдчих байна бодлогон дээр.
Миний бодлоор бол одоо ингээд тамирчид сэтгэл зүй талаас нь маш сайн бэлтгэл хийх одоо юу гэдэг гавьяат тасцуулагч одоо ундралт багшийн маань бичсэн одоо эхний буудлага аврагуудын сэтгэл зүй буюу нууц гэсэн нэг ном байд юм билээ. Тэр номыг одоо авч унших юм бол бас их зүгээр юм шиг надад санагдаад байна. амжилттай боллоо. Би тэрийг одоо судлаад одоо тэр номыг авахар шийдсэн байгаа. Одоо харах уншиж амжаагүй л явна одоо уншина гэж бодож байгаа. За тэгээд дашим дэлгэхэд ундралт тогш маань манай давка бас ном авах нь шүү. Та тэнд нас дэмжиг тусцаа үзүүлээд ажиллажсэн. Энд завшааныг ашиглаад боломжтой гэж бодож байна. Дан ганц биш юм аа гэхэд ер нь бол буудлын тэмцээн аливаа урлагийн тэмцээнд оролцож байгаа ер нь тамирчтай хувьд сэтгэл зүй гэдэг бол маш чухал байт юм байна гэдгийг бол би их ойлгоод байгаа. Хүмүүс тийм болохоор тэр ундралт тогшин тэр бичсэн номыг авч уншвал их зүгээр юм шиг. Бусад хүмүүс ч гэсэн одоо тийм зөвлөгөө өгсөн л дээ. Тэр номыг авч уншаа. Ундралт тогштой холбогдсон. Тэгээд клуб дээр байгаа ирж аваарай гэдэг гэсэн. Тэгээд аавна гэж бодож байгаа. Тийм үү? Тэгэхээр нэг л байна. За дараагийн бодогч ихнээс мараа. Онч 5 он өөртөө авлаа. Одоо ингээд үдээс хоош үеийн бодлого бол одоо харьцангуй юу бол салхи багсаад одоо цагаагаарын байдал сайхан тогтун болоод ирж байгаа. За энэ Улаанбаатар хотоос ирж оролцож байгаа Дэлгэр хангай. Дэлгэр хангайгийн хувьд бол бас л тэмцээн уралдаанд ер нь алгасахгүй оролцдог. Бас дээгүүр байр эзэлдэг. Ер нь сайн бодогчдын тоонд бол зөв басны тооцогддог юм бодогч байгаа. Төрүүлэх одоо хүмүүсийн нэрсэн жигсаалтанд бол тогтмол ороо явж чигдэж явдаг тийм ээ. бодлоготой залууга. За Tika T3 CTR гэд буух шиг байна. Vortex Razor энэ одоо за гар дээрс бод шамжилттай онсон байна. За 2 цагийн ирмэг дээр сум тусч. Vortex 4.5 27-56 явна. Дорндаг тийм л дор харагдаад баг шүү. Тийм байх. За энэ тэмцээнд бол ямарваа нэгэн одоо үүргэвч бинтүү эднэр ашиглахгүй. Яг цэвэр одоо өөрөө зөвхөн одоо буу бол хөлөг ашиглана. Ийм дүрмтэй байгаа. Энэ нь бол яг анчтын дунд зохион байгуулалт тэмцээн гэдэг утгаараа одоо ангруу хийхэд тухайн буудагч бол ямар ч бол байрлалаас чадварлаг буудлагыг бол үзүүлдэг байх хэрэгтэй гэсэн үгнээс энэ хүү зүйлүүдийг бол хоригдсан байгаа. За эхний замаараа Толлоо. дасгалыг дуусглаа. За дараагийн буудагч гарч иж байрлалаа хэлсэн байна. Savage маркийн буугаар 6.5 Gridmore гэсэн матаа буугаар Би ярав цагрын дасгалыг хийлээ. за авал зөв. За маш самжилттай дасгалыг 15 оноогоор авч чадлаа тийм үү. за тэр галц үсгээ тээвэрлж байгаа байдлыг бол сайн харж байгаараа манай үзэгчид. Дорж тав гэдэг бодогч байна тийм. За байгаа яг голдон оноод. Дорж тавгүй бол нэлээд сайн бодлого үзүүлсэн. Бас манай оролцож байгаа тамирчид бол Ахмад тамирч. За энэ дээр бол одоо бодлогын одоо өнцөг алдсан байгаа. Авсан оноос нь 10 оноо хасаж дооцсон байгаа.
буудагчны 6 тасгалыг 6 минутын дотор буудахгүй байгаа. За тэр ирмэг дээр сум тусч ямарчсан гонгийн хөдөлгөлөө шүргсэн төдийд л одоо онсон тооцож байгаа. Аливаа одоо тамирчдын одоо багаж хэрэглэл одоо биднийхэр бол одоо буудлын суртдаг талаас боо дурангийн одоо үзүүлэлт их чухал. Нэг талаар нөгөө талаар одоо хичнээн сайн үзүүлэлттэй буу дурантай байгаад өөрөө бас төдийлөн бас сайн буудлага үлддэг бол бас хэцүү. Тэгэд ингээд үзэхлээр бас аль талаас нь бас их хамаарч байгаа юм л да. За дараагийн удагч маань. За цаг явсаа. Сизэт 527 Манай цуглуулах зарчмаар 3 удаа бууддаг. 762 39 527 байна тийм. гэдэг дэжүүтэй. За шууд гар дээрээс тусгалыг хийж байна. За ихний буудлага амжилттай. Одоо эдгээр хэлдгээр бол Бака самтай буу. Тэгээ 6 цагаар л орж ирсэн. За амжилттай боллоо. Энэ бол доогор л буудаад харагдах юм аа одоо. Бичлэг үзэж байхад. За энэ залуу маань бол манай тэмцээнд анх удаа оролцож байгаа тамирчин байна. Тийм баг шүү. Хөл ашиглахгүй гар дээрээс шууд буудна гэдэг бол бас даваа тал л та. За эрт бол яг голд нь бол энэ бол нэлийн хүнд тасгал шүү дээ. Хөндлөнгийн 40 он авлаа. Суугаа гар дээрээс 200 метрээр 25 сая метрийн гонгийг 3 удаа бууддаг. Сташруу дуртад бас манай тэмцээний одоо холоос зорж ирж оролцсон одоо энэ тамирчтай бас баярсан талархснаа илэрхийлье. За энэ бол бас үнэхээр одоо хүн өөрийнхөө дуртай хобби өөрийнхөө сонирхдаг энэ төрөлдөө сэтгэл гаргаж ингэж оролцож байгаа тамирчид ерөн жил ирэх тусмал нэмэгдээд байгаа. Энэ буудлын спорт маань өөрөө бас санхүүгийн хувьд бол бас өндөр зардалтай тэмцээнэлтэй ер нь бол хобби гэж ярьж болно. Одоо буу маань ямар буу ах вэ? Сум ямар сум хэрэглэх үү? Дахиад дээрэс нь одоо хол хөдөө нутаг хүмүүст Улаанбаатараас ирж байгаа оролцогчд бол тодорхой хэмжээгээр зардал гарна гэдэг утгаар бол бас яг одоогор бол энэ тэмцээн одоо тэмцээн уралдаанд орж байгаа тамирчдыг бол ямарваа нэгэн байгууллага аж ахуйн нэгж бод ивент итгэдэг зүйл одоогор одоо байхгүй байгаа. Ер нь одоо явцын дунд манай энэ амжилттай буудлага хийж байгаа тамирчид маань тиймэрхүү байгууллагууд ивент итгэх байгууллагуудын нэр дээрээс буудах иймэрхүү зүйлүүд аяанда байх гэж бодож байгаа. Яг хөгжиж эхэлж байгаа гэдэг утгаараа бас одоохондоо тийм байх. Энэ явцын дунд бол одоо өөр улс оронд иймэрхүү төрлийн тэмцээний уралдаанд бас оролцох боломж бол нээлттэй байна. Энэ манайхаас бас одоо энэ буудагч нарын дунд ранкууд гаргаад эхэлсэн. Одоо бүх тэмцээн уралдаанд орж байгаа оноодуудын баг калибрийн 2 төрлийн тамирчдыг ранклаад ингээд явж байгаа нас тамирчдыг бас идэвхтэй одоо тэмцээн уралдаанд орох амжилт гарах одоо хүслийг нэмэгдүүлж байгаа. Энэ мөн цаашлаад одоо энэ төв дэлхийн олон улсын чанартай тэмцээнд гарах одоо энэ гаргалгаа нь бас энэ ранкаас бас ихтэй болцол хангагдж байгаа хүмүүсийн нэрсэтийн дайндаа бол гараад ирнэ гэсэн үг тийм үү? Тий. Тэр бол их зөв юм байна л да. Одоо ер нь ойрхон байна даа манайхан 2-3 жилийн дараанаас ер нь олон улсын тэмцээнүүдэд ороод ер нь эхлэх байх. Ер нь зөвхөн практик бодлогын холбоо бол олон улсын чанартай тэмцээн уралдааныг бол эх орондоо төдийгүй гадаадын тэмцээнд гадаад оронд болж байгаа тэмцээн уралдаанд бас амжилттай оролцоод явж байгаа. Яг одоо энэ манай энэ PRS төрөл мөн холын буудлагын энэ төрлийн тэмцээн уралдаанд бол одоо Монголоос очиж оролцож байгаа тамирчид одоогор бол гараагүй байгаа. Одоо за энэ бол тэр юу руу орж явах шиг байна. Галын шаланг руу ороход одоо бидний одоо буудлын спортыг хөгжүүлэх нэг том гарц гаргалгаа бол юу гэхээр төвдөө бол нэг нэгдсэн том холбоотой. Дахиад дээрэс нь одоо хөдөө орон нутгад салбар холбоотууд ингэж гаргаснаар бол ер нь хөгжил маань ер нь арай илүү хурдтай явах болов гэж би бодоод байна. Тий. Одоо жишээ нь урд бүс одоо говийн бүс тийм үү өмнө говь аймагт байна. За мөн одоо хангаан бүс бол манай Орхон аймаг
За одоо баруун бүс Баян хонгор аймаг ч юм уу тийм ээ. Ингээд иймэрхүү бүсийн тэмцээнүүдээ 4 жил дотроо ингээд удирдлын чанартай тус хийчихэд тэгээд жилд нэг удаа юм уу эсвэл 2 жилд нэг удаа улсын аварга ингээ хийгээд явдаг. Тэр улсын аврагт одоо энэ тухайн одоо бүсийн чанартай тэмцээнүүдээс одоо тодорхой хэмжээний амжилт үзүүлсэн тамирчдыг зөвхөн оруулдаг. Улсын аваргад орох эрх нь үүсдэг. Ингээд одоо иймэрхүү байдлаар цаашаа тэмцээн уралдаануудаа зохион байгуулж гэж бас ам байдлаар бид нар хоорондоо бүсээс гарч улсын аврагт оролцох тэмцээнүүдээ тийм бүсийнхэн дэмжиж одоо юу санхүүгийн хувьд ч юм уу тийм ээ дэмжиж ингэж явах юм бол ер нь их зүйтэй болох болов гэж бас бодоод байгаа юм л да. Тийм. Шүүгчдийн команд. За дараагийн бодогч. За гэхдээ цаг явсан. За дараагийн будагчин Тигр одоо маркийн буун дээр газын амдангүй гол төмөртөө ийм буугаар буудлага хийж явах шиг байгаа. За буудлага үлдэнгүүтлээ сумаа нэгнийхээр татц нэглэнэ. За хоёр буудлага маань муу амжилттай болсон. За нөгөө практик бодлогын тамирчин байгаа. Улаанбаатар хотоос ирж оролцож байгаа. 150 м-ээр 20 см Автомотор цэнгэлэгдүү одоо гараар татах газын амдан байхгүй учраас тэгээд заавал гараар татаж ингэж цэнгэлдэг. Одоо ийм буунууд одоо байдаг л да ер нь. За хоёр буудлага онцгой болсон. За бууны одоо тэр замгны чихийг бол хоёр талдаа гаргасан байх шиг байна. Баруун зүүн талаас цуслууд татаж байна тий. За тэр. За суугаар дээрээс 35 он нэг боломжтой байгаа. За нэг буудлага онцгой болсон. Хоёр буудлага яг он Буудагч нарыг бол одоо байгаа андуурахгүй үднэс галан шугамн дээр 3 гэсэн тоо тавьсан бол одоо байны хажууд бас 3 гэсэн ийм том самбартаа тоо самбар тавьж байгаа. Энийг бол тухайн буудагч нар бол одоо тасалгын номерыг хараад тухайн байгаа болмаа гэсэн. Ер нь бол энэ тэмцээн дээр нэг бай андуурж уусан тохиолдол байхгүй байгаа. Тий. Иймэрхүү номер дугаарлаа тавьдсан байгаа учраас бас дугаар нь бас их ач холбогдол өгсөн байх гэж бодож байгаа. 300 м-ээр 30 см-ийн зоонд. За ихний буудлага онцгой болсон. Хоёр буудлага. Яг одоо энэ Добомиргийн 2019 тэмцээний одоо яг энэ дасгалуудаар Өмнө Говь аймагт бас буудлагын тэмцээн болсон байгаа сүлд тийм ээ. Аа тий. Өмнө Говь аймаг Баян хааны хотог гэж буудлагын холбоо байдаг. Тэгээд тэр холбоо маань яг манай Добомиргийн 2019 тэмцээний дасгалуудыг зайгийн баг зэрэг өөрчлөөд яг энэ дасгалуудаар тэмцээн зохиолсон. Энэ дэрж одоо Добомиргийн дэрж оролцсон тамирчид бол өнөөхөн тийм Өмнө Говийн тэмцээнд оролцсон тэгээд 20 оног авч чадлаа. За буудагч ямц тэмцээнийг дуусгаж байна. Энэ Добомиргийн тэмцээнд бас өөрсдөө бас гайгүй амжилттай оролцох болов гэж бодож оролцсон тамирчид одоо нэг ясанд одоо боломж олох үүднээс яг энэ дасгалыг тэр чигээр нь копидэж одоо тэнд хийсэн. Тий. За 3 буудлага нэгдүгээр бусдаас 10 оног өгдөг. Бас сайхан тэмцээн болсон Өмнө Говийн тэмцээн. Хоёрдугаар дасгал хэвээ хажууд тийш Хөдөө орон нутагт зохиогч байгаа одоо энэ хоёр том тэмцээн бол манай Орхон аймаг Добомиргийн байна. Өмнө Говь аймагт зохиогддог тэмцээн байна да. Орон нутагтаа бол одоогийн байдлаар тийм ээ. Тий. дасгал 3. Ер нь Дунд Говь аймгийн засаг даргын нэрмж тэмцээн гэж бас манай Добомиргийн тэмцээний өмнөхөн бол бас болсон байна тийм ээ. Тэр нь бол одоо дан гар дээрээс буудлага тийм бас л одоо орон нутаг гэж нэг Дунд Говь ах уу ерөнхийдөө гард зохион байгуулсан
бас том бай шагналтай тэмцээн болсон шүү дээ. Тэгсэн байгаа. Тий. За 2 гол онцлог боллоо. 3 гол. За 3 гол онцлог. Алуу хэлбэрийн тавсан дээрээс 370 м байж 30 см-ийн доонд 3 удаа бодлох гэгээр. За бид нэр одоо энэ Добомөргөн 2019 тэмцээнийг бол ерөн Добомөргөн тэмцээнийг одоо Орхон аймагт байрлах зэвсэг түвшний 186 дугаар ангийн одоо буудлын сургалтын талбайд тогтмол зохион байгуулдаг байгаа. За дашрамд одоо тэгэхэд одоо зэвсэг түвшний 186 дугаар ангийн захирагч Хурандаа Жижиг Сүрэнд бас бидэнтэй хамтарч биднийг одоо ойлгож ингэж ажилтгахад бас талархсан явдаг. Холбооныхоо нэрийн үнээс бас болон одоо энэ тамирчдын нэрийн үнээс бас өргөхөд таатай байна. Баярлж талархсан одоо илэрхийлэх зүйтэй хаа гэж тийм. Буудлын спортоор одоо тэмцээн уралдаан зохион байгуулахад бол маш хүндрэлтэй зүйлийн нэг бол Энэ буудлын талбай. буудлага явуулах одоо талбай шүү дээ. За Эрдэнэ дотоос Орхон аймагаас ирж оролцож байгаа тамирчин оюутлогоо компани ажилтан Батбаяр ТКТ3 CTR маркийн 308 сумтай буугаар тавсан дээрээс буудлага явуулж байна. За 2 дахь сумаар онж 5 оноо өртөө авлаа. За мөн одоо 10 оног шүлүүлж чадсан 2 дахь төвшиж боломжтой. Буудагч нарыг ер нь ажиглаад байхад энэ хөдөлгөөний тавсан дээрээс бол ихэнх хүмүүс эхний сумаа алдсан боловч 2 дахь 3 дахь сумаараа бол байгаа амжилттай оноод байгаа байхгүй юу. Тэгэхээр яг дүгнэлт хийхлээр цаг хугацаанд одоо яарч хөдөлгөөн харьцангуй их үед буудаад байна уу гэж бас бодоод байгаа. тийм байх магадaltaй Тийм байх магадлал өндөр. За 2 дахь дасгалыг нь ойллоо. 40 онооны байр руу алдлаа. За 250 м-тэй. За кликээ бол хийхгүй бодож явах шиг байна да энэ. Тийм бахаа тийм байна. За Батбаярын хувьд бол одоо анх удаага буудлын тэмцээнд орж байгаа тамирчин. За 2 тусмаар амжилттай онлоо. За тэр гар дээр кликнийхээ хойрыг дунгийнхаа хойрыг биччихгээд одоо Сая кликээ хийгээгүй бодсон байж таа манай. тэгсэн. Өөр анх удаа орж яваас иймэрхүү сандрал бас гарч байгаа. За 3 дахь сумаар алдлаа эндээс. Анх удаа оролцож байгаа гэхэд бол бас боломжийн тийм. Олон тэмцээн уралдаанд оролцсон бодогчд бол бас кликээ одоо хийхгүй мартах андуурч клик хийхээ бодлоод бас гардаг шүү дээ. Тий. Тэр өдөр нь бол ер нь л ямар ч хүн дээр гарч байгаа. Одоо энэ тэмцээн дээр бол Орос Монгол Улсын зан соронзон болд хүртэл одоо яг энэ хуурай даалдаад бас энэ тэмцээн дээр кликээ хийлгүүгээр дараагийнхан байр руу буудаж ингэж алдсан шүү дээ. Энэ бол бас тэг юг харуулж ийм хэрэг ялгаагүй л бас тэг сандралтхоо энэ төвдөл дээр бол Соронзон болд зам маань бол бусад үзэгчдийг бодвол харьцангуй туршлагатай олон тэмцээн уралдаанд бол олохгүй оролцдог. Тийм бодогч ихэд бас тийм ээ. Тий. Хэрийн алдаа бол гардаг л юм байна л да. За одоо 6 дугаар дасгалыг 3 дахь сумаар амжилттай бодож тэмцээнийг өндөрлөж байна. За ингээд Батбаярт дараагийнхаа цаашдын тэмцээн уралдаанд амжилт хүсье. За дараагийн тамирчин бодлого үлдэхээр баярлалаа хэлэхээр явж байна. Одоо дахин нэмж одоо тайлбар хэлэхэд манай Орхон аймгийн анчтын холбооны залуучууд бидэнд тусалцаа үзүүлсэн одоо аймгийн засаг дарга бас ус одоо байгууллагууд дэмжлэг үзүүлсэнд бас баярлсан талархсноос дахин хэлэхэд бас илүүдэхгүй байхаа гэж бодож байгаа. Мөн одоо тэмцээний бай шагналыг бас тодорхой хэмжээний хөнгөлөлтөө өнөр бидэнд олгосон одоо Улаанбаатар хотын гац зэвсэгт галт үеийн Galaxy Tower халуун төгөл компани одоо захирал Одгифт бас баярлсан талархсан илэрхийлэх зүйтэй. Мөн одоо халуун төгөл компани ажилтан Номоно дүүд бас баярлсан талархсан илэрхийлье. цаашдын одоо бизнес ажил төрөлд нь амжилт хүсье. За 2 дахь худлаараа байгаа. За CC 550 маркийн Чехийн буугаар
дасгалыг хүсэж байна. 12 цагаар л давчих шүү. Одоо ингээд үдээс хойш болоод ирсэн энэ цагаагаар байдал одоо ийм сайхан тогтоохон болчихж байгаа. Үдээс хойш суулсан хүмүүс бол нэлийн азтай л да бас тийм боломжтой. Даалгавар гүйцэтгэхэд бол харьцангуй боломж бүрдэж байгаа гэсэн үг л дээ. Салхи тогтоон багасч байгаа гэдэг чинь тийм ээ. Тий, тэгэлгүй яах вэ? Буудагч бол ер нь одоо тэмцээн уралдаанд оролцож байхад салхи одоо их альсвал баг байх юм бол бас тухайн буудагчдын ур чадварыг бас нэг талаар харуулж байгаа. Магадгүй тэгэлгүй яах вэ? туршлага ухтад амирчдад бол бас боломж бүрдэж байгаа гэсэн үг юм байна. За суман одоо 2 суман дараалал нэг газараа тусч байна. За хугацаа дуусаж сүүлийн сумаа буудалгүй хугацаагаа дуусглаа. За манай мөнх эрдэнэ ороо. Манай одоо Давуу мэргийн тэмцээний өмнөх одоо Туруу барьж авраг. за эхнээс нь 2 дахь буудалгааны өчтэй 10 оноо болсон. За мөнгөрд маань бол Улаанбаатараас бол нэлээд олон балиашигтай ирсэн. 3 дахь буудалгааны өчтэй цаан 8-аар л гээд ашиглаад байгааг одоо үзэгчд сонсож байгаа. Хамгийн одоо их балиашиг сайтай тамирчин шүү дээ. Одоо энэ Давуу мэргийн 19 дээр бол гаднаас 150 дэх 20 см-ийн гонгийг 3 удаа за буу бол Бригара за анчтай буудал HMR D14 гэдэг 308 калибертай буу. 3 Vortex Gen 252550 таталтай дуран байх шиг байна тийм. Тийм байна. энэ жоо бүрэн боломж байна. За эхнээс хамгаалтлаа. Энэ хоёр дахь сумаараа онсон ч авах хэвээр оноогоо л авна. Энэ бол ягаад үзэх юм боломж олгож байгаа бодлого. За хоёр дахь сумаараа буудаж 35 оноогоо хөртөө авлаа. Шаталбарын тавцан ашиглан 3 удаа буудалж үлдэн оноо төлөвлөх зарчмаар За эхний буудал. хасуугаа барьлаас дахин буудалж үлдсэн. Энэ дээр бол ялгаагүй тэр дээд босоо барилаас буудах энэ дундаас буудах эднэрт бол одоо Адилхан клик яг адилхан кликээр буудаж байгаа. Зөвхөн байрлал л өөрчлөгдөж байгаа. яг зогсоогоос бодох бас л хэцүүлтэй. Тавцан ашиглаад яг харьцангуй тэр хамгийн боломжтой буудлага бол тэр суугаа буудлага аюу байрлалаас бодох бол буудагчдыг ер нь ажиглаад байхад аяг суугаас голцоо оноод байсан шүү. Тийм байгаа. Тийм. За эхний буудал оногч болсон. За хоёр буудал оногчтой 25 оноо нэг цуглуулсан оноо дээр нэмж чадлаа. Басгал 400 м байрлсан 30 см-ийн богоно ууны хөл ашиглан ихтэй байрлалаас 3 удаа буудал. За хажуугаас эхлэнэ тохироо хийж байна. Тухайн байна 20 онооны байгаа. Эхний буудал За эхний буудал дараа онч. Салхийг маш сайн мэдэрч байгаа сэргэлээ тохироо гэж хэлсэн шүү дээ сая тийм ээ. Тэглээ. Одоо туршлага олон уралдаан тэмцээнд оролцсон гэдэг утгаараа бас иймэрхүү зүйл бол харьцан ажиллагдана. Одоо шинээр одоо буудлага сонирхолж байгаа, буудлагын тэмцээнд оролцож байгаа хүмүүс одоо иймэрхүү юмыг харж бас дүгнэлт хийж цааш та тий өөртөө авч чадах юм бол их даваа юм байна л да. гар дээрээс 150 м-тэй 20 см-ийн гонгийг 3 удаа буудах хэрэгтэй. За энэ хүү Давуу мэргийн 2019 буудлагын тэмцээний маань одоо бидний ингээд тайлбарлаж байгаа одоо яг энэ бичлэгийг хийсэн манай Орхон аймгийн Color Film гэж Студ байгаа. Тэгээд энэ хүү студийнхээ хамт олонд бас баярлсан талархснаа бас илэрхийлэх зүйтэй байгаа. Хоёр сүүлийн 2 жилийн 2 удаагийн одоо Давуу мэргэнд одоо бид нартай хамтарч ажиллаж энэ бичлэгийг таавахд өргөж байгаа. Бас энэ Color Film-ийн залууст Цаашдын хам одоо ажил ус уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье гэж манай анчтай холбооны одоо залуучуудын өмнөөс ганц зэрэг үгээр одоо илэрхийлж байгаа шүү. Надад болсон дээрээс 350 м-тэй 30 см-ийн гонгийг
Мөн 3 удаа буцаж тэгээд нэг удаа онцлогоор цааш одоо жил болгоны одоо уламжлалт болсон тэмцээнийг одоо Турсан жил цаашдаа хамтарч ажиллаж одоо хийж байгаа. Цаашдаа одоо олон жил хамт энэ бас ийм л дээ нэг талаараа энэ яг энэ буудлагын тэмцээн уралдааныг яг нэг залуучууд ингээд бичлэг гэж юм студ одоо яг дагнаа хариуцаад ингээд ажиллах нь бол жил ирэх тусмын тэмцээн дээр л энэ давуу талууд нь гараад байгаа юм л та. харьцангуй туршлагатай Ямар өнцгөөс одоо бичих үү тийм ээ. Одоо ямар зайнд аюулгүй ажиллагаагаа ангаж ажиллах уу гэх мэт одоо энэ яг операторууд бол яг одоо галан шугамн дээр яг ингээд тууж ажиллаж байгаа. За дараагийн амирчин хүчний байгууллагын амирчин байна. За тавсан дээрээс хөдөлгөөн тавсан дээрээс байрлалаа яслаж байр буудлаа. Сүүл хоёр болтлоо. За хоёр дахь буудлага нөхцөлөө. За гурван буудлага нөхцөлөө. Хоёр дахь буудлага автобус боломжтой. Эртээ барилаас хажуу тийш харж гар дээрээсээ 150 метрт барилах 20 см-ийн гомдол. Ардын дэх 40 оног өөрөөр энэ боломжтой. За тоноглосон тигр маркийн буу байна. Мөн 3 удаа болчихсон. Нэг удаа авсан. За 2 дугаар засаглыг үүсгэх гэж байна. 3 дугаар засгал. 3 дахь Тий. 3 дугаар засал. За эхнээс мараа байгаа нь л. Энэ тамирчин маань бас ч бас харьцангуй хурдтай явж байгаа юм. Улаанбаатараас ирж оролцож байгаа юм. Ер нь энэ TRS төрлийн иймэрхүү тусгаалan одоо бэлдсэн энэ байгууламжийн дээрээс буудлага үйлдэнэ гэхэд бол бас хүмүүсийн яг одоо энэ буудлага одоо анчтын хувьд бол одоо яг ан их явцад бол ямар ч байрлалаас энэ буудах тийм нөхцөл байдал газар орны нөхцөл байдал тааруулж бас ингэж тоногсон одоо байгууламжууд байгаа. За 400 метрийн буудлагыг үлдчих шах шүү. За салхиныхаа хойрыг бас нэгтэлж харж байна. За ингээд 6 дахь дасгалыг дуусгаж тэмцээний хондролж байна. За цаг явсан. За дараагийн тамирчин. За эхний буудлага оновчтой 5 оноо авсан. Хоёр дахь буудлага оновчтой 10 оноог авч чадлаа. Цуглуулж чадсан. За нэгдүгээр дасгалын авуул зохих нийт 17 оног бүрэн авч чадлаа. Хоёрдугаар дасгал руу шилжих боломжтой. Бас нэлийн жинтэй хүн байна. Манай буудлын тавцсан бол нэлийн ахилтсан байдалтай. За шүүгч торгуулъя 10 онооны шуумөр өгч байна. Бууны үнцэг алдсан байна. Эхний буудлага маш амжилттай буудаж 40 оног авч чадлаа. За дасгал 3. Суугаа гар дээрээс 200 м-д байрлах 25 см-ийн гомд. Мөн 3 удаа буудах хэрэгтэйгээр нэг удаа онсон тохиолдолд нийт авсан оноо дээр 35 оноо нэмж авах боломжтой. За маш сайн амжилттай одоо дасгалаа явуулж байна. Манай энэ оролцогч маань ер нь их сайн буудаг оролцогч байгаа. Яг нь би эрүүл мэндийн хувьд бас нуруу бас жоохон өвддөг. Тэгээ тэмцээний өмнө бүртгэл хийхдээ бол одоо нуруу өвдөд тэгээд тэмцээнээс орхоо болсон тэгж яагаад буудлагын явцсан одоо тэмцээний явцад одоо өөрийн хүсэл дээр одоо би эргэж одоо тэмцээнд орё гэдэг. Ингээ өөрийнхөө сандлаар тэмцээнд орсон байгаа. Зовиртой байна гэдэг нь бол амжилтанд маш сөргөөр нөлөөлнө шүү дээ. Бас тийм. Тэгнэ. 350 м байх 30 см-ийн гонг мөн 3 удаа буудах хэрэгтэйгээр нэг удаа онсон тохиолдолд
25 оног За дурангийнхаа хуваарийг бичээд буун дээрээ зайны хуваарийг бичээд наасан байна. эхний буудлага оногчгүй болсон. Хоёр дахь буудлага. За хоёр дахь буудлага Энэ бодолч Тэгээ маань миний нэг ийм санал байдаг юм шүү дээ. Одоо зүгээр энэ тэмцээнээр дамжуулаад хэлэхэд ер нь яг одоо ингээд ийм өөр дээрээс магазингүй ийм буунууд бас байдаг. Энэ нь бол тэмцээн уралдаанд ороход ямар нэгэн тэмцээн хугацаатай тэмцээнд бол жоохон одоо саад болдог юм байна. Тэгээ энийг бол одоо юу гэдгийг одоо Америкт бусад одоо орнуудад бол яг энд зориулаад хийсэн зориултын одоо үйлдвэрийн тийм магазинууд байдаг. Тийм магазинуудыг бол одоо улсын хилээр бол оруулахад бол болно. Нэг тийм хориглоод авах зүйлгүй мэт санагддаг юм шүү дээ. Зөвхөн магазиныг бол За дараагийн тамирчин Улаанбаатар хотоос ирж оролцож байгаа Баатар Зэнд гэж багш залуу байгаа. Боо бол ТКТ3 бармит 6.5 6.5 калибртэй буу байгаа. Vortex-ийн дөрөнтэй буугаар оролцож байгаа. Добомөргөн 2018 тэмцээнд бас их амжилттай оролцсон залуу байгаа бодогч байгаа энэ бодогч маань. Абомөргө 2018 тэмцээнд бол 223 сумтай буугаар Тэгээд тэгсэн оролцож байсан тий. тийм ээ. За энэ жил бол 6.5 калибртэй буугаар орж байна. Өмнөгов аймгийн Ариат Баатар Зэнд сүүлд ярьж байхад бол би одоо эхний буу дасгалын хуваараар тэр чигтээ одоо нэг 2-3 дасгалыг гүйцэтгэсэн байлээ гэдээ бас тийм байх нь клик эргүүлж байгаа юм харагдахгүй байна. тийм. За 350 м хамгийн баруун хэлсэн. За 6 амын хэсэл. Монголд одоо 6.5 гридмор калибрын боонууд одоо зарагдаж эхэлж байгаа. Бодогчд нь бол энэхүү калибрын боог бол холын бодлогод бас их үр дүнтэй гэдэг утгаараа бас энэ боог их сонирхож байгаа. Galaxy Tower дээр одоо Монгол айл тамир ахыгчуд ямар компани блэ? Эдрэн дээд Эдрэн дээрээд гэсэн бас юунууд галз хэвсэг худалдаалах эрх үхий компаниудаас оруулж ирж байгаа. за Орхон аймгаас оролцож байгаа тамирчин Батуулд штэрээс шинэ 3 308 калибр 308 калибртэй буугаар дасгалыг гүйцэтгэж байна. За салхиныхаа хуваарийг засвар хийгээд 3 дахь дасгалыг эхний сумаар онлоо. амжилттай бодож байна. Гар дээрээс. За одоо ингээд 4 дахь дасгал бол шатлал босоо байрлалаа суудж байна. Тавиртаа. Энэ шатал маань бас оноо цуглуулсарч бар 3 удаа Тий. болж байгаа байрлал нь урьж. Энэ тэмцээн дээр бол одоо тэр Хоёр дасгал нь бол- хоёр дасгал нь оноо зугдуулахаар байгаа тийм ээ. Бусд нь бол 3 удаа бодох хэрэгтэй боловч нэг Удаансан тохиолдолд. тий. Дараагийн дасгал руу шилжих боломжтой гэж дүрм заагдсан байна. За Батуулд маань цаг нь ингээ харамсалтайгаар дууссан байгаа. За өмнөгөө аймагаас ирж оролцож байгаа манай тэмцээний одоо хамгийн ахмад тамирчин Батулга 6.5 калибртай Savage маркийн буугаар Savage Вергера Бергера BMP 6.5 калибр 6.5 калибртай буугаар оролцож байна. За хамгийн хөвчөө ахмад хажууд тамирчин. бас бол солгоо барилаар буддаг байгаа. За
Хамгаалалтаараа. Өөрөө одоо солгоо. Ягт тугат 200 м. За одоо буудлагын спортод бол нэлээд сэтгэл зүрэхтэй Тухайн спортыг хөгжүүлэх гэсэн их ирмэлцэлтэй. Унгой аймгийн Даян хааны хотог гэж бодлогын холбооны тэргүүн байна уу? тий тэргүүнээр ажиллаж байгаа. Унгой аймагта сүүлийн 2 жил 3 жил ч нөө тэмцээн зохион байгуулж байгаа. Одоо манай Добомиргийн 2018 19 тэмцээнүүдэд одоо Унгой аймгаас зорж ирж оролцож байгаа тамирчин байгаа. Урд хязгаараар сойд хязгаарт л ирж байгаа гэсэн үг л дээ ер нь бол. Тий. Өмнөгов аймагт зохиогддог одоо буудлагын тэмцээнийг бол ерөнхийдөө энэ хүн гардаж зохион байгуулж явуулдаг гэхээр ер нь хэлцдэггүй. Энэ хөө спортод бас их сэтгэл зүрхээ гаргадаг юм хүн байгаа манай тулгаах маань. Асуулын сумаар онлоо. За 6 дугаар дасгалыг 400 м-ийн буудлагыг өсдөх гэж байна. За эхний сумаар онлоо. За ингээд тэмцээнийг асуултаа амжилттай хийж өндөрлөө. За дараагийн тамирчин орж ирж байна. За мөн одоо хүчний явуулгын тамирчин Тигр оролцож байна тий. Тигр байна тий. Үдээс хойш бол ингээд энэ туг дарцаг хийсэн байдал бол одоо байхгүй болчихж байгаа тий. Их сайхан одоо цагаагаар нь тогтоохон болоод буудагчдад их таатай болж байгаа. За хажуугийн буудлага бол маш эвгүүлтэй ирнэ. Энэ бол ер нь тэмцээн урд өмнө зохиогчсон тэмцээн байгаагүй дасгал. Тий, ер нь байгаагүй дасгал. Одоо энэ жил Добомирээс оруулсан. За буугаас нэгэн техниктэй барьж байна. За дээрээс дараагийн бодлого хийж үстгэж байна. Одоо ингээс байрлалаа салах хэрэгтэй. Ер нь одоо манай энэ оролцож байгаа тамирчид бол бүгд л одоо ер нь одоо энэ бууныхаа тоноглол хэрэгслийг бол ямар нэгэн байдлаар авч ингэж буугаад тоноглож байгаа шүү дээ ер нь. Өөрсдөө хэмжээнд тодорхой тий. Яг одоо ингээд улсаас бас ингээд бууг ингээд тоноглох юу тий хэлээр чөлөөтэй одоо тоног хэрэгслийг оруулах тийм байхгүй ч гэсэн бас тэгээд хуулийн зохицуулалт байхгүй юу? Тий. Энийг бол одоо энэ буудагч нарт бас олоод өгчмөр санагдаад идэг юм аа. За энэ буудагч маань одоо Дундуу аймгаас ирж оролцож байгаа. Тамирчин Бата. Сүүлийн үед бол энэ буудлын спортод их эрчимтэй байгаа. Мөн одоо ялгаагүй Садарган нэрэмж тэмцээнийг одоо манай энэ Добомиргийн 2019 тэмцээний өмнөхөн зохион байгуулсан өмнөх 7 хоногт тэр тэмцээнийг одоо зохион байгуулсан маань юу ч юм да. За Сакогийн буугаар оролцож байгаа харагдана. Бронзо Винчестер Магнум сумтай. Дөрөв номер 250 м.
За шат хэлбэртэй байрлалын хамгийн одоо сүүлийн дасгал хагас суугаа байрлалаас бодох дасгалыг сая гүйцэтгэлээ. Дээгүүр буюу налуу тавцсан дээр байсан. 350 метрт байрлсан байгаа. Дасгалыг бодож байгаа шиг байна. За 400 метр. За сүүлийн дасгал 6 дугаар дасгал. За цаг. Цагт царай. Анаагүй. За дараагийн тамирчин. За түргээ араата. Штэр үү? Тэ штэр. Штэр баг шиг байна тийм үү? Өөрөөсөө хөлтэй. За энэ тэмцээнд манай Орхон аймгийн анчтын холбооны тэргүү Батүлэг шүүгчээр ажилласан байгаа. Манай тэргүүлэгч Болдот Рахман байгаа. Манай тэргүүлэгч Инх Төвшин. Манай холбооны залуучууд бол их цаг зав одоо бие сэтгэлээ зориулж энэ хүү тэмцээний зохион байгуулсан. Бүтэн одоо өдрийн турш одоо 51 хүнийг тасралтууд агажтай шүүсэн байгаа. Анхаарлаа хандуулж ямар нэг эрсдэл гарах гэхээс одоо сэргийлж явна гэдэг бол өндөр хариуцлага л да. За штэр скаут загварын бо. Энэ залуумууд найдлангийн тэмцээнд орсон залуумууд билээ. За би одоо яг сайн санахгүй байна. Би одоо юу хэлээ гэж бодоод байна. За вертекс түргээрээ за хуцаа дуслаа. За галцсыг аюулгүй болгож байна. Өдөрч болтын дараа болчихсон нэгэн байдал. За буудагч болд гэж байна. Сэж би 6.5 грейдмор 150 оноотой. Буугаад 150 метрийн ихний дасгалыг. 2 За хамжилттай онлоо. ган зэрэг. 3 110 оноотой гэрэл бодсон эдгээр хүмүүс одоогийн байдлаар 1-2 3 За буудагч оноотой самаараа. Баян чөлтөн 5 оноо авчихлаа. За, уралдууд гамшиг. Гэрэл бодсон бол Улаанбаатар сурч байгаа. За хажуугийн бас солгоо байна тийм байна. За, гамшигтай зөвхөн оноо авчихлаа. Уралдууд гамшигтай болсон. Уралдууд асуулын гар дээрс 200 метрээр За 200 метрт гар дээрээ суудлаа гэж байна. За эхний сумаараа амжилттай онлоо. Ингээ онцсон тохиолдолд дахиж будах шаардлага бол байхгүй. Манай энэ дасгалаас дасгал стейж хоорондын зай бол 5 метр орчмын зайтай байсан тийм үү? Тийм 5 метр хоорондоо. Өмнөх одоо 18 Добомбергийн 2018 тэмцээн дээр бол дасгалаас стейж хооронд байхдаа дугуй бактери шиг одоо бие ачаал өгөх тийм ачаа тээвэрлэж ингэж явж будаж. Энэ удаагийн тэмцээн дээр бол тэр бол шаардлагагүй гэж үзээд одоо бид нэр тэрийг хассан байгаа. Надлангийнхаа тэмцээнээс.
За буудагч болтын буудаж авах үед бол бас салхитай байсан юм шиг байна шүү. Тэгээ салхи бол үе одоо бас Нэг намсаад тэг ихсэж багсаад байсан. Заавал дасглаа. гүйцэтгэж дууссан байна. Өсгөж дуусчээ. За Тэнгис энэ удаагийн тэмцээний одоо тэргүүн байр ялагч Ялагч төрсэн залуу буудагч байгаа. За эхний сум амжилттай онлоо. 165 оноотой дасгал байгаа. Энэ нийт Дээд оноо буюу 165 оног тултал нь авсан. Буудагч маань боос мөн Сэвэж маркийн одоо би яруу цагуурын 6.5 грейд нар боо. За одоо хажуугийн байрлалаас 40 онооны байр руу бодлого хийлээ. За эхний сумаар онлоо. Ингээд 55 оноотой 3 дугаар дасгал руу орж байна. За гар дээрээс За мөн эхний сумаар гар дээрээс байны 8 цаг дээр гэрмэн дээр сум туслаа. маш тайван явж шүү. Тэ яг одоо энэ бодлогыг би хажууд нь шүүгчээр хугацааны шүүгчээр ажиллаж байсан. Ямар ч тийм сандрал мэдрэхдэггүй байгаа нь шууд анзаарэгдэжсэн. За ингээ 3 сум тусвар байна да. 10 онооны оноо цуглуулах дасгалыг одоо бүгдийг бодож 30 оноо авсан. За дараагийн бодлого руу шилжиж орж байна. Тэнцэнд оролцож байгаа ингээд бодгчдэр ингээд байгаа оноод болохоор юу нэг их сэтгэл хөдлөж байгаа юм тийм. Үзэгчдийн хувьд ч тэр одоо шүүгч хийж байгаа хүмүүсийн хувьд ч тэр урамтай байдаг л та. Тэнгис маань одоо энэ удаагийн дасгалыг нийт 4 минут 28 секунд 03 дойлд гүйцэтгэж дуусгасан байгаа. Бас харьцангуй өндөр богино хугацаанд ихний сумаараа бодож. За ингээд одоо 165 оноо тултал авсан. Дээд оноогоо авч тэргүүн байр эзлэх нь тодорхой болчиход байж байгаа. Гэхдээ бас дараагийн буудлагч нар бол нэлээд олон буудлагч нар бас байгаа. Яг энэ үед бол тодорхой болцсон байсан. За ихний бодлого амжилттай болсон. Хоёр бодлого амжилттай болсон. Тэнгис нодлонгийн тэмцээнд яаж оролцлоо? Нодлонгийн тэмцээнд бас дундуур оролцсон. Ер нь 5 оноо авсан. Энэ жил бол бэлтгэл маш сайн. энэ жил бол дахиж ирж бол дагаа нэг гэж. Тэмцээнд бол амжилттай оролцож байна. За хажуухтай баярлалаа. Их сайн бодож оноо авсан байна. 25 см-ийн гооныг Бас толгой бодлоготой хүн байна. Буудагч байна. За ихний бодлого амжилттай болсон. Хоёр бодлого. Хоёр бодлого. За хоёр бодлого онлоо. Дасгал 4. Байгуунш оноо авч байна. 30 метр байрлал 30 см-ийн гооныг тасоо хагсуугаа суугаа гэсэн байдлаас Маузер M18 маркийн боо байна. Тийм л харагдаад байна тийм. Тэ. Одоо манай тэмцээнийг ивент итгэж одоо буугаар байлгаад ивент гişээр оролцсон одоо Халиун төвөл компани одоо оруулж ирч одоо борлуулж байгаа. Маузер Германы одоо Маузер M18 цагуурын буугаар оролцож байна. Энэ оролцогч байна. дундын зайны одоо ангийн бодлогонд бол маш тохиромжтой хөнгөн цэцэн ийм буу байгаа. Бид нар одоо энэ удаагийн тэмцээний тэргүүн байрыг яг одоо энэ буугаар байж шагнасан байгаа. 308 калибертай буугаар. За буу бол магнустай буу шиг байна. 7 мм-ийн голчтой буу ш. Болоо гэж харагдаж байна. Нэлийн хүчтэй тэрэлт өгч байна. За амжилттай боллоо. Уугч манзад. Уугч За практик бодлогын тамирчин тасгалыг гүйцэтгэхээр гарч ирж байна. R15 Саяга МК маркийн буу шиг нь Орос буу байна. Орос боо. дахин хоёр бодлого байгаа. За хоёр бодлого амжилттай болсон. За гурав бодлого мөн амжилттай боллоо.
нэгдүгээр настай сав оноо авч чадсан. За бууг бол бууны үцгийг бол маш зөв барилтаар энэ практик буудлын холбооны залуучууд бол одоо энэ тэмцээнд оролцож байгаа буудагчтай харьцуулахад бол буу галт зэвсэгтэй одоо яаж ямар аюулгүй байдал талаас болоод яаж харьцаж байгаа нь бол ил харагдаж байгаа энэ дээрээс бол одоо манай буудлагын спорт сонирхдаг буудлага одоо тийм. За эхний буудлага амжилттай боллоо. За онлоо. За эхний буудлага амжилттай боллоо 11 амжилттай. Дөрөв засгалын одоо оноос л засгал. Салхитай буу бол одоо 9 цаг руу гараад ах шиг байна. Уртаа одоо мастер буюу одоо дүүлний доромс гэж ярьдаг. Энэ одоо ийм юу хийснэ амны хошоонд хийснээр бууны тэрэлт байхгүйг одоо харж байна. Бодлого хийхэд бол буу хөдлөхгүй. Цэцэд бас их нөлөөлдөг байгаа тийм ээ. За эхний буудлага амжилттай. Буудлага үлдээд одоо сумныхаа царайг гарах боломжтой бол одоо өөрөөр зориултанд тэрэлтэй. За манай Соронзон бол буудагчид Монгол улсын зам маань буудлагын спортод их сонирхолтой энэ спортоор хичээллэж одоо тэмцээн оролдоонд бол алгасахгүй оролцдог. Тэр утгаараач одоо амжилт их үзүүлдэг тэмцээн байна. Дабуу мөргийн тэмцээний одоо өмнөх 7 хоногт болсон одоо Дундгой аймгийн засаг даргын нэрэмжит буудлагын тэмцээнд төрүүлж одоо Сако маркын буугаар 6.5 градмор шагнуулсан. За ингээд 7 хоногийн дараа Орхон аймагт болж байгаа энэ засаг даргын нэрэмжит тэмцээнд ирж оролцож байгаа. Энэ тамирчин байгаа. 15 хоног бүрэн авч чадлаа. За дасгал Гэхдээ хажуугаар дээрээ Соронзон бол за одоо энэ дээр хоороо хийж байгаа. Десерт төлөө. Десерттэй ч гээд 308 калибрын буу. Одоо ингээ 3 дугаар дасгалыг гүйцэтгэж байна. За энэ одоо анзаарахаар 3 дугаар дасгал дээр бол хуваар хийгээгүйгээр 2 дугаар дасгал дээр хийсэн хуваараараа 3 дугаар дасгал руу ингээ буудсан. Одоо ингээд энэ хуваараа одоо засаж байгаа. Эхний буудлага хуваар эхний буудлага хуваар бууцсан. Ингээ хуваараа засаад ингээ буудахтаа бас энэ буудлагаас алдсан байгаа. За хуваараа дөрөнгөө хуваараа хараад тааруулж байна. За аллаа. Шатны босоо барилдаас. За мөн амжилттай. За хоёрт хагасгаа барилдаас амжилттай болсон байна. За мөн амжилттай. За оноо цуглуулах 30 онооны дасгалыг амжилттай бодчихъя. За хуваараа хараад. За манай бодогчд маань одоо гар дээр бичээд идэг шүү дээ тийм ээ. Байныхаа хуваарийг дурангийн хуваарийг бол тэр нь ч амар байдаг л да. Ер нь одоо шууд хараад буудаад эргүүлээ явчихдаг. Яг зүгээр цаасан дээр бичээд бууныхаа айлын хэсэг наачлаа. Бас ингээ өнгөж харах марах ч юм уу бас өндөрлөлтэй байх талтай л да тийм ээ. Тий. За 400 м-ийн байр руу эхний бодлого явуулах гэж байна. За эхний бодлого. За хоёр дахь бодлого муу амжилтгүй боллоо. За гурав дахь бодлого ингээд 400 м-ийн байг онсонгүй тэмцээний өндөрлж байна. За дараагийн наасан дурч
Энэ нь одоо уг нь бол Хөвсгөл аймгийн Хариа английн эмч залуу байгаа. 223 вармент CC 527 маркийн буу харагдаж байна. За Хөвсгөл аймгаас ирж оролцож байгаа тамирчин. За 3 тусмаар амжилттай оноод 5 оноо өөртөө авлаа. За 2 дахь бодлого амжилттай. Баасан дорч чинь сая Умговын тэмцээн дээр бас очиж оролцсон байсан уу? Оролцсон, амжилттай оролцсон. Баасан дорч шин 2 турсан. Нэлээд бас дээгүүр орсон Дээгүүр орсон 2 турсан. 3 тамрат. 1 тамра. За ханлаа. Тэгэхээр 2 дугаар ирэн орсон байна уу те? За саяны сум яач юу? За 2 дахь сум алдлаа 3 цагаар сумгаараа авчтай. За 4 дахь сум аллаа. Энэ 223 сумтай буу байна. 223-ийн одоо цохилт нь одоо холын зайд байгаа. Төмөр байн дээр бол жоохон сул очиж байгаа. Анлаа ихний сумаараа. За бас суур бодлого сайтай залуу байна. 350 м байг. За одоо 6 дахь тасгал байв. 400 метрийг метрт байрлах одоо гонг. 3 бодох байгаа тэгэхэд 1 дэх 2 дахь юм бол дахин бодох шаардлагагүй. За эхний бодлого бүр 9 цаг руу хараа авчлаа. Салхи Мөр зүүн гартлаараа. За дахан тусны юм харагдсангүй. За ингээд тэмцээнийхөө тасгалуудыг дуусгаж өндөрлөө. за бодогч. Энэ удагч бас сайн боддог удагч байгаа. За 2 дахь бодлого амжилттай болсон. За нийт 15 оноо бүгдийг л авч чадсан байна. За эхний бодлого Эхний сумаар олж 40 он авч байна. За мөн амжилттай амлаа. их сайн буудсан тамирчин л да. Тэ Улаанбаатараас ирж оролцож байгаа тамирчин бол гэж тамирчин байхаа. Бадрах үлээ. Тийм. За энэ дээр баруун гартлаараа сумгаараа авчлаа. Амлаа 2 дахь сум амлаа. За 3 дахь сумаараа амлаа. 20 он авлаа тасгал дээрээс. За зүүн доогуур сумарж байгаа. Дээвэр буюу налуу тавцсан дээрээс. Энэ бас буутахад бас жоохон эвгүүлтэй. Тий. Чээж ерөнхийдөө хөндөрч яваад Тулгуур байхгүй гэсэн үг нь бол гар тийм. Энэ бол яг тохоор тулсан байралтай л бодож байгаа юм. Ноёдлонгийн тэмцээнд бас нэлийн дээгүүр амжилттай оролцсон байх шүү гадрах. Дубамэргэн 2018-д. За 400 м. За 400 м техник сумаараа амжилттай буудлаа. За
За дараагийн оролцогч анх хоёр хаа. Бодогч. За эхний сумаар онлоо. Анхаа бас өмнө үед сая зохиогдсон тэмцээнд бас их амжилттай оролцсон. Дөрөвдүгээр яринд орж. За 3 дахь сум алдлаа. Орсон болчихлоо. Өмнө гоо аймгийн тэмцээнд бас очиж оролцсон юм байна тий. Энэ тамирчин маань өөрөө санаа спортоор хичээлдэг. Биатлон суурьтай гэж хэлж болохоор тийм тамирчин юм байна. Санаа спорт маань одоо нэг биатлон буудлага юм бас нэг төрөл явдаг шүү дээ. Тэр нь одоо энэ буудлагыг их давуу тал болсон байж магадгүй л гэж бодож байна. Өмнө гойн дэвчэнд бол маш амжилттай оролцсон. Тэр гона хангануудыг таах юм байна. Будагч иргэн дайранд харж байна. За энэ будагчдыг одоо дагж явж байгаа шүүгч манад байна. Галдан гэж залуу. Галсан. Манай одоо тэмцээнд одоо сүүлийн 2-3 ч удаагийн тэмцээнд одоо нэртэй хамтарч ажиллаж байгаа манай буудлагын спортоос сэтгэл зөрхтэй ийм залуу байгаа. Орхон аймгийн эрүүл мэндийн газарт IT инженер гэдэг залуу байгаа. Мэдээж одоо галсан маань энэ бичлэгийг үзэх бах тэгээд бидний зүгээс бас баярлж талархсан. Илэрхийлж байгаа. Илэрч байгаа шүү. За Mauser Impact гэдэг боо ах шиг байна да. За амжилттай боллоо зураг дарсгал. За Орхон аймгаас оролцож байгаа тамирчин. Одоо манай Давуу-мэргэн тэмцээнд одоо тасралтгүй оролцдог. Идэвхтэй. Тэ идэвхтэй оролцож байгаа тамирчин. Жил өрөл ордоо ирж оролцдог тамирчин байгаа. За буу бол ангийн зорилттой буугаар баг таталттай дурамтай ийм буугаар оролцож байна. За ингээд 3 сум банд орсонгүй. За 2 дахь дасгал буюу одоо хажуу эвтигийн байрлалаас буудлагыг 40 онооны бай хамгийн өндөр оноотой бай руу худалдаж байна. За алдлаа. Яг одоо ингээд дуран дотор одоо энийг байгаа бариад ингээд буудлаж гэж байхгүй. Ерөөсөө зэлцэж хооронд л одоо бай ерөөсөө яг л дурангийн гол шугам одоо энэ байн дээр давхцсан тохиолдолд акшнт л одоо гохоод арж ижил эндийг онох боломжтой. Бас одоо энэ чинь хажуугийн байрлал чинь бол яг дуран дээр клик хийхгүй бол яг энэ үндсэн 150 м-ийн үндсэн стандарт тохиргоогоор бол онох ямарч боломжгүй. Байны бол 7 цагаар яг бариад уутахад 7 цагаар гараа явчихдаг. Мэдрэмжтэй буудагч бол одоо яг нь 1 цагийн харалтаа барьж иж үндсэн стандарт тохиргоогоор одоо энэ хажуу эвтэйгийн байг буудаж онох боломжтой юм байна. За шатлал бусаа баярлалаас бол Mauser M 18 маркийн буу шиг харагдаад байх юм. за энэ шатал дээрс бол их амжилттай буудсан юм шүү дээ. Тэгсэн байна тий. Тийм ээ. За 3 одоо ингээд л авч дасглаа гурвуулангийн амжилттай хэлээ. Энэ шатлалын 3 байрлалыг. За 350 м-т. За сум 9 цагаар гараа авчлаа. Салхины нөлөө, салхины дарцгийг одоо тэр харахад. За ер нь арай ойртож байна. Ойртож байна. Засвар хийсэн хэрэгтэй. Тий. За өөрөө татгалцлаа. Одоо дахиж буудлага хийсэн бол онохоор байна. Уг нь бол хугацаа бол байсан байж тээ тийм ээ. Хугацаа бол дуусаагүй байж. За Улаанбаатар хотоос оролцож байгаа Сүхбат гэж буудагч тамирчин байна. За Сүхбат 150 м-ийн дасгалыг үүсгэхээр тавсан дээр ивтлээ. За эхний сум бандад туссангүй. За мөн аялгын 2 дахь сум бас амжилтгүй боллоо. Буудагчд маань одоо хугацаанд За 3 дахь сумаар онлоо. тавцсан
хөдөлгөөн багсыг бас хүлээхгүйгээр бас их алдаа гаргаад байгаа шүү. За 2 дахь тасгал 150 м-ийн хажуу эвтэйгийн дасгалыг гүйцэтгэж байна. Уг нь бол одоо 2 дугаар дасгалыг бол дурангийнхаа хойр сет кликийг бол хийж буудсан юм байна шүү дээ. Тэгээд яг оновчтой бодож оноогоо авч байна. Энэ хажуу хөвтө 2 дугаар дасгал бол их хүн дасгалтай. Тэмцээнд оролцож байгаа тамирчид бодогчдор бүгд тий санал нэгтэйгээр одоо их хүн дасгал байна гэж. Тийм ч учраас одоо хамгийн өндөр оноо гэдэг хэлсэн байгаа энэ дасгалтыг гүйцэтгэсэн тохиолдолд өндөр оноо авах боломжтой. 40 оноо гэдэг бол ганцхан дасгалтыг хийгээд 40 оноо авах гэдэг бол хэцүүнгүй өндөр. Хамгийн бага одоо дасгалын оноо бол 5 онооноос эхэлж байгаа. За салхи бас орж байна. За ер нь бол дандаа л 9 цагаар л бодогдоод байна. Салхины засварыг хийхгүй байна. Салхиныхаа засварыг юусэн хийсэнгүй бодлоо л та тийм ээ. Маслер өндрийн тохиолгоогоо хийлээ. Маслерк бол одоо ингээд сумныхаа царайг харах үндсэн голвор одоо ийм ерөөсөө л тэр ийм тохиолдол бол маслерк маш чухал. Царайгаа олоод харцсан бол дараагийнхаа буудлагын засварыг шууд автомат цайгаа баримжаалал хийчих боломжтой. Засварыг хийх боломжтой болчихж байгаа юм л да. За энэ манай Орхон аймгаас оролцогч Сайга МК М3 маркийн буугаар оролцож байна. Анхныхан тэмцээн баг шүү баг. Анхны тэмцээндээ манай энэ залуу маань. За 3 сум бандад туссангүй. За бууны өнцгийг одоо хараа. Энэ дээр л за тэнд шүүгч туг өргөлөө. Энэ дээр бол одоо Батсайхан гэж залуу байгаа юм. Тамирчид ер нь хоош тамирчид анзаармаар одоо энэ бичлэгийг үзээд дараагийн тэмцээнд одоо орох гэж байгаа улсууд гэсэн дутагдлыг байна тийм үү? Энэ тэмцээн дээр одоо бууны амыг одоо өнцөгийг одоо маш аюулгүй байдлыг хангаж барьж явахгүй болоо. За энэ дээр одоо бүр ингээд наашаа бүр ороод ирж явах жишээтэй. За шүүгчүүд өмнө нэг удаа сануулсан. Одоо энэ дээр уг нь бол хоёр дахь удаа сануулах гэж байхгүй шүү. Тэмцээнийг хасах одоо юм яттай байсан. Энэ дээр одоо талбайн шүүгч өөрөө анзаараагүй байна. Бодогч маань энэ нь бол дараагийн тэмцээнд оролцохдоо одоо нэгдүгürt бооны өнцөг, хоёрдугаарт бас хаан би яг юун дээрээс олж ингэж алдаа дутагдлаа. Одоо энэ тамирч маань одоо энэ бичлэгээ үзэх юм бол одоо өөрийнхөө алдааг бол энэ дээрээс нэлээ харж суралцах ахаа гэж найдаж байна. За бонусаа нэлээд чочиж байна, гох дарахтаа өөрөө хаашаа ингэж энэ бол одоо нөгөө буудлагын за сумгууч гэсэн одоо ингээ бүр ингээ өнцөг харуулаад энэ бол одоо маш өдүүлэг юм алдаа одоо юм дээр бол гаргаж явах жишээтэй. Энэ бол одоо байж боломгүй юм байна л да. Энэ галзусгтэй энэ тэмцээн уралдаанд орж байгаа тамирчин. Үзэгчд рүү боо нэг одоо хэдийгээр одоо тэмцээний дасгалуудаа хийж дуусгасан ч гэсэн үзэгчд рүү явахд бол галз зэвсгийн ам бол хизээж харах ёсгүй. За эхний сум амжилттай болоо. Мөн хоёр дахь сум. За мөн маш хурдан буудлага хийж байна. За 3 дахь буудлага. За бас мөн ахмад тамирчин. Энэ ах маань бас одоо яг санаж байна л та бай. Их амжилттай буудсан шүү дээ. Тэгсэн харин. Тий. Бид нар тэмцээний дараа бас уулзаж ярилцж байсан. За хажуу эвтээгийнхээ алдаж байна. За мөн хоёр дахь сум байхгүй. За
Яг нэг барилаараа бариад буудаад ах шиг байна тийм ээ. Засвар ихгүй болоод Тий. байгаа юм тий. Энд дээр уг нь одоо хэрвээ клик хийхгүй байсан бол нэг цаг дээр дахиад одоо бүтэн байгаа мулталж барьж ийж ингэж ийж уг нь бол онох боломжтой юм байна. За гар дээрээс ихнээс онлоо. Буудлын амжилттай 36 оног өөрийнхөө оног нээж авлаа. Дөрөвт тасал Эхний буудалтаараа байгаа амжилттай онлоо. Бууны одоо өнцөг аюулгүй байдлыг бол нэлээд сайн ихний буудлыг босоо барьж байна. буудлыг хах суугаад За Германы Цайс байдлаас үүдэн дурантай буу байна. Сауэр Хоёроо харж байна. болтой байна. за 250 м. За 250 м юм бай. Айны хэмжээ 30 см-ийн гон. Босоо арилаас Босоо ариллаас удаж байгаа. Босоо тулгууртаа. За 3 цагаар сум гарчих шиг боллоо. За 2 дахь сумаараа хагсаа арилаас хагсуугаа ариллаас онлоо. За байгаа одоо босоогоо арилаас бодох. суугаа ариллаас дасгалыг гүйцэтгэнэ. За дараагийнхын дасгал руу шууд орсон байна. За энэ сүүлийн тий. тий. За энэ дээр За 9 цагаар гарч байна. за онлоо 3 дахь сумаараа. За одоо 6 номерын байваа 400 м-ийн байруу буудагч мөн дасгал. 3 цагаар гарахад засвар хийгээд 9 цагаар гаргаад тэгээ 3 Тэгээ 3 дахь гаргаж шээ. Тэгээ энэ Манслриктэй буу учраас яг тэрийг өөрөө. За ингээд сүүлийн тамирчин гэрэлтод дасгалыг гүйцэтгэж байна. Улаанбаатараас Улаанбаатараас ирж оролцож байгаа. оролцож чад ямарчин бодогч байгаа. Монгол айл компанийн тамирчин. За эхний сумаараа ингэж амжилттай болсон. за ингээд энэ удаагийн Давуу мэргэн 2019 тэмцээнийг зорж ирж оролцсон одоо нийт тамирчдаа цаашдынх нь одоо тэмцээн уралдаануудад өндрөөс өндөр амжилтыг хүсье. За энэ удаагийн тэмцээний зохион байгуулахад тусцаа дэмжлэг үзүүлсэн Орхон аймгийн засаг дарга Батлууд. За мөн Эрдэнэ тулгааны захилгаан түгээх сүлжээ төрөмч төвцөөд компани, Эрдэнэтийн дулааны захилгаан станц. За манай ивент итгэгч болох халуун төгөл галц зэвсэг импортлон оруулж ирэх халуун төгөл компани хамт олон мөн одоо хамтарч ажилласан Color Film-ийн залуус Студийн Анчтын холбооны залуустай бас энэ удаагийн тэмцээнд оролцож хамтарч ажилласанд та бүхэнд бүдэнд нь баярлсан талархснаа илэрхийлье. Та бүхэнгөө бол одоо энэ тэмцээн уралдаан бол зохиоход боломжгүй. хүндрэлтэй, бэрхшээлтэй. Ингээд энэ тэмцээн уралдааныг бас одоо цаг заваа гаргаад бүхэл бүтэн 2 цагийн турш бидэнтэй хамт байсан үзэгчид галц зэвсэг сонирхох залуус та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Тэмцээн уралдаанда цаашдаа амжилттай алдаа оноогоо дүгнэж зэгнэж оролцоорой гэж ингэж үсгээрээ. За нэмжлэхэд зарим нэг буудагчдын дүрс болоод нэрсийн одоо хэлээгүй, зарим нэг буудагчдыг танихгүй учраас одоо яриаг бол одоо хүлцлүүлж байна. Хоош хоошдын тэмцээн уралцаанд чинь амжилт хүсье. За 550 секунд. За өнөөдөр Давуу мэргэн 2019 буудлын улсын орон шалгаруулах тэмцээн засаг дарганы нэрмжит энэ тэмцээн бол амжилттай сайхан зохион байгуулагдаж өндөрлөө нар сайхан тэгшэрсэн сайхан өдөр таарлаа. За тэгээд энэхүү тэмцээний одоо хамгийн оргил үе одоо шагнал гардуулах өслийн ажиллагаа бас нээж үг хэлнүүгээд Орхон аймгийн Анчтын холбооны тэргүүн бат билгийг одоо үг хэлнүүгээд шагналыг одоо гардуулж танилцуулна гэмээр урж байна. За ингээд өнөөдөр хөрөлцөн ирсэн нийт тамирчин та бүхэндээ энэ орой мэндийг хүргэе. Тэмцээн минь сайхан амжилттай явж өнгөрлөө. Бүтэн өдөржингөө бид нэр ахал цамбаа цэцэг мэргнээс орж нийт 51 тамирчдаас ингээд онооны дараалал байр илрүүлсэн байгаа.
За 1-р хоёрыг бол Тэнгис 165 оноогоор 1-р хоёрыг эзэлсэн байгаа. За баяр хүргэе. За 2-р хоёрыг Мөнх Эрдэнэ маань эзэлсэн байгаа 155 оноогоор. 3-р байрыг Амрат 150 оноогоор ингээд эзэлсэн байгаа. За ингээд эхний 3 байр эзэлсэн нийт тамирчдын өмнөөс бас дахин халуун баяр хүргье. За бид бүхэн нээлтэн дээр хийсэн байгаа Орхон аймгийн засаг даргын хамгийн газар ивент тэтгэгч. За бас хамтран ивент тэтгэгчээр оролцож байгаа манай халуун төгөл компани бие бүрэлдэхүүн ирсэн байгаа. Өнөөдрийн энэ шагналын маань гол болох Маусер бог болоод хүргэж ирсэн байгаа. За ингээд Орхон аймгийн засаг даргын нэрмжид Добоо мөргөн 2019 буудлын улсын аврах шалгаруулах тэмцээнд хурд хүч ахвал самбаа цэцэн мөргөн ирнээс өрн амжилттай оролцож ухаар байр эзэлсэн тул талархан чи амар танд энэ хөө медаль батламжийг дурсав. Орхон засаг даргын нэрмжид Добоо мөргөн 2019 буудлын улсын аврах шалгаруулах тэмцээнд хурд хүч ахвал самбаа цэцэн мөргөнөөс өрн амжилттай оролцож дэд байр эзэлсэн тул талархан энэ хөө медаль батламжийг дурсав. Орхон аймгийн амжилттай холбоо, Орхон аймгийн засаг дарга Монгол Зэргийн нэгдсэн холбоо. За Мөнх Эрдэнэ гарч шаглаа амарна орж байна. За баяр хүргэе Мөнх Эрдэнэ. За ингээд тэмцээний одоо хамгийн оргил хэсэг одоо ихэд гэж байна. За энэ бол одоо энэхүү тэмцээний одоо Mauser M18 маркийн ангийн буу 3,500,000 төгрөгийн үнэтэй ангийн буугаар тэргүүн байрыг Тэнгисийн шагналыг аймгийн анчтын холбооны тэргүүн Батүлэг гардуулнаа. За ингээд шагналын батламжийг уншаад танилцуулж Орхон аймгийн засаг даргын нэрмжид Добоо мөргөн 2019 буудлын улсын аврах шалгаруулах тэмцээнд хурд хүч ахвал самбаа цэцэн мөргөнөөс харин амжилттай оролцож тэргүүн байр эзэлсэн тул татархан Тэнгис танд энэхүү медаль батламжийг дурсав. Хараа хурц, гар чанга, оноо мөргөн байг Орхон аймгийн засаг дарга Домбын Баттууд Монгол Зэргийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Диспетч генерал Ц Того Орхон аймгийн анчтын холбооны тэргүүн Батүлэг 2019 оны 5 сарын 4-нд. Мундаг. Ер нь 8 орол хэрэгтэй шүү дээ, тийм ээ. Мундаг байна. За яг одоо гарч ирэх юм байна. Наашаа. Өрсөлдсөн та бүхэндээ бас их баярлалаа. За 2-р эзэлсэн, 3-р эзэлсэн тавьчдаас бас сэтгэлийн сонсъё. За энэхүү тэмцээн өнөөдөр маш сайхан болж өнгөрлөө. Цаг агаар хинж гомдлого бүгд нь эрэхтэй гişүүлчлээ. Тэгээд энэхүү Эрдэнэт хотын стадионын хэмжээний тэмцээн 3 дахь жилдээ болж байна. Миний хувьд бол 3 дахь жилдээ амжилттай оролцлоо. Тэгээд маш их баяртай байна. Та бүхэндээ баярлалаа. За гоё сайхан тэмцээн болсон. Ахаагийн бодлого болж баярлалаа. Хотод оролцоод бүгд мэдээлэл авлаа баяртай. Сайхан тэмцээн. Цааш та улам өргөн дэлгэр зохион байгуулах. За амраасаа. За тэмцээнд оролцсон нийт тамирчтай баярлалаа. Та бүхэн байна сайхан амраарай. Дараа жилийн тэмцээнд өшөө олоод ирж амжилт бүтээл гаргахыг хүсэн өрөөё.